Зэсэн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчтэй. Ингээ Catch-Talk podcast-на бүгдээрээ эргэн тавтаа марлаад бүгдээрээ шимтэн хүрэлцэн гэж үздэг та бүхэндээ маш их баярлалаа. За ингээд эхэлцгээе. Эмтөм чинь өөртөө ихтгэлгүй болдог юм үед штэ. Тийм. Тарахаар дургу үрдэг ч юм уу ингээл. Тийм юм тохиолдохоор би мацаг барихаар гээд буцаас хэрэгждэг. Би бол мацгийн бол улаан нугаа ягаан фэн ихгүй юу. Тэгээ өмнөх жилүүд би юун дээр алддаг гэсэн бэ гэвэл буруул бариад иддэг гэсэн байгаа ихгүй юу. Эд дааврыг чи амар ажилтдаг үеэрээ чи ирвэ мацаг барьчих юм бол эсэргээрээ тэр даавраа алдагдуулна. Эмч, коуч, өвчтөн гурав хамтарч ажиллах ёстой. Эрүүл амьдралын зам тууштагаар дурлсан тэрээр туусан замаасаа олсон мэдлэг дуршлагаа бусдад харамгүй хуваалцдаг нэгэн. Таны хувьд яг бусдад урам зориг өгөхийг хүсэж байгаа хүн өөрөө тэр урам зориг юунаас олж авдаг нь надад сайн санагдсан. Ачаа ямар сонирхолтой асуулт вэ? Амьдрал бол тэгэл унаж босны янз бүр байгаа штэ. Чи тэр болгонд тулгцаар байгаа чи яг ингээд чанарчаад байгаа байхгүй юу? Бусдад таалагдахын тулд баг зүгээд эхлэхээрээ тухайн үедээ мэддэхгүй байгаа боловч одоо хэдэн жилийн дараа өөрөө хүн дотроос идэж эхэлдэг байхгүй юу? Бити тоо гэж хэлэх амархан байхгүй юу? Яг үнэндээ яг өөр дээрээ тулаад ирэхээр хэцүү байдаг байхгүй юу? Өнөөдөр бид түүний амьдралаас олсон ухаарал дотоод хувьслын тухай түүний бодит үхээс сэдвлэн ярилцсан нь энэ юм. Дэргэд сууж байгаа хүн болгоноос нэг зүйл ингээд сураад авах ч өөрөө ямар гоё лээ. Тэгээ дээрэс нь түүхийг ярих тусмаа айгуус ойлгож авдаг. Та ийм туулсан учраас өнөөдөр ийм үйл бодолтой юм. За тэг амттай мөчрөө ойлсаа явъя. Халуухан яриа өгнөцгөө хэдүүлээ. Гэжгээд. За подкаст нь маань тавтай мэрл. За баярлалаа. Сүүлийн үеийн сонио хачаа одоо нөгөө мацаг барилт яваад байсан уу да? Яа, тийштэй саяхан штэ. Хагасаа өдөр тайлсан баггүй. Тэгэхээр чин тэрнээс өмнө ухраа бодонгууд 4 өдрөөс эхэлж барьсан байна те. 72 цаг гэсэн үү? 72 цагийн мацаг. Тий. Жилдээ нэг удаа барьдаг баггүй. Жилдээ нэг юм уу? Жилдээ 1-2 удаа. Тэгээд би тэрнийхээ мацгийг яг саяхан барихтаа нөгөө нэг баримтжуулаад нэг видео нэг мини влог маяг юм ихгүй. Бусдаар бол би ерөөсө хэлэхгүйгээр ингээл өөрөө барьцдаг байсан. Тэгээ энэ удаад болохоор бүр яг хүмүүстэй илүү сонирхолтой санагдах бах. Дээрээс нь би яг өөрийнхөө даавартаа тохируулж бас яг нөгөө уялдуулж яг цаг тухайн үеийн яг тохиромжтой үед бас барьдаг байхгүй. Та нөгөө golden face гэлээс мөн үү? Тий. Муу юм уу? Тий, ер нь аль яг алдаг үе байхгүй. Даавар өдөхгүй болохоор биднээс буруу үедээ барих юм бол нөгөө эмгтэй даавруудаа алах магадaltaй. Алдагдуулах магадaltaй учраас бас яг боломжтой үеэрээ дайруулж барьдаг. Гэтэ миний нөгөө барьж байгаа шалтгаан нь нэг жин хасах турхтай биш л те. Яг 72 лөө ингээд болон түүнээс дээш гэдэг байгаа байхгүй. 72 барилт нь. Тий, ер нь бол баг одоо сүүлийн судалгаагаар 72-оос дээш ер нь нэг 5 хоног ер нь усан мацаг барьж иж бидний одоо тэр үүтлэс бий болдог байхгүй. Үүтлэс бий болж одоо чиний нарийн бүдүүн гисэн дархлааны ямар нэгэн одоо нөгөө хавдрын центр байна уу те. Би чинь тэрийгээ өөрөө ингэж цэвэрлж өөрийгөө эдгэх хэмжээний тийм процесс явагддаг гэж байгаа байхгүй. Тэгээд тэр одоо гой бенефитийг ерөөхдөө авч яахын тулд за экспертүүд бол ингэж ярьдیں۔ Жилдээ 2 удаа 72, улиралдаа 1 удаа 48, сардаа 1 удаа 36, 7 хоногт нэг 24 бариад хахад бол you're good. Тийм урт наслах те одоо нөгөө anti-aging залуужих тиймэрхүү процессууд ер нь бол явагддаг. Ер нь яг за одоо хүн болгол яг мацгийг бол хамгийн одоо дээр үеэсээ мэдэх юм бол за тураахын тулд мацаг гэж боддог байла. Тэгээ сүүлийн үед болохоор хүмүүсийн сэтгэлгээ арай нэг өөрчлөгдөв. Мацаг нь бол гэл ингээл ер нь юм шуумл мэдээд байна л та. Гэтэ яг мацаг яг юунд ингээ хэрэгтэй байдгийг та бол яг тэр үедээ ийшээ ингээл ахаал явж штт те. Тэнгөт яг таны одоо яг сүүлийн үеийн сонио ачинт айгу холбогд болгож байгаа байхгүй. Яг мацаг гэж яг ямар нэрнгэсээ тэр бенефитийг өгөөд идгийг. Мацаг өөрөө дотроо амар олон янз байдаг л та. Судлаад байвал өстой бас нарийн ингээ судлагдаал байна. Мацгийг хүмүүс одоо эрчим хүч за одоо нөгөө юу spirituality чи юу лээ итгэл үнэмшил талаасаа бас барьдаг хүмүүс тийм ээ одоо нөгөө шашин шүтлэгтэй холбоотой зарим хүмүүс яг нөгөө биеэ гоё эрүүлжүүлээ эсийн төвшөнд өөрийгөө цэвэрлэх зорилготой барьдаг бас хүмүүс байгаа янз янзын л одоо зорилготой минийх болохоор зэрэг илүүтэйгээр яг нөгөө бие махбодоо нэг жилдээ нэг удаа их цэвэрлэгээ их одоо бүх энэ эрдэс системийн нэг амрааж байгаа байхгүй юу уул нь бол одоо байнгын юм идэж штэ бид нар байнгын л өгөөд идэг. Тэгмээ бас нэг хор гадагшлуулах бас өөрийнхөө нэг энэ системийг бас нэг цэвэрлэж энэ эргэтэн 5 цул эртээ нэг жоохон амрааж тий.
Нэг тиймэрхүү юм процесс бас явуулах нь хэцүү юм шиг байгаа юм. Ер нь бол одоо миний одоо судалгаагаар сурсан энэ олон жилийн юугаар тэгээ би шууд юу юуг 72 лөө барьж болохгүй гэд би тэнд баян хэлээд байгаа шүү дээ. Яг бол манайха шууд даган дуурайх гэдэг байхгүй юу. Тэгээ чи нөгөө багаар дасгана, хагас мацгийн арга барилаар явж нэг үзэн. За тэгэл нэг оройдоо нэг жоохон өсөж нэг сурна нэг жоохон өлөн мэдрэмж авч сурах хэрэгтэй. Тэгэж явж байгаа л нэг 24 барьж нэг үзэл, явж байгаа л нэг 36 руу явуулж үзэл, болж байвал нэг 48. За тэгэл 72 руу ч юм уу Гэтэ 72 руу барихад бас хүний нөгөө нэг юм юу айгүй хэрэг болдог. За би ер нь 72 дгүй шууд барина. Шууд шийдэх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй болохоор за нэг эхлээл нэг үзийтэй нэг юм саармаг боталтай эхэлж болохгүй. Яг 72 барина гэж өөртөө хатуу шийтгэл юм бол тэгэл явах хэрэгтэй. Буцах арга зам байхгүй. Тэгэл буцчих юм бол тэгэл дахиад 0-оос эхэлнэ гэсэн үг байхгүй. Тэгээ яриад байвал айгүй олон төрөл бол байна. Одоо би энийг яг нөгөө дааврынхаа сургалтаараа илүү ингэж дэлгэрүүлж юу нь бол ярьдаг. Бас хэрэгжүүлэлтэн дээр нэг ажилтдаг гэсэн үг. Одоо ингээл дархлаас сэргээх мацгийн арга барил гэж байна. Зөвхөн тархины эд эсийг сэргээх мацаг барилтын арга барил гэж байна. Нарийн бит юм шүү дээ. Нарийн бүдүүн гисийг цэвэрлэх мацгийн арга барил гэж бас байна. За сахартай хүмүүс бас оройсон мацгийн арга барилыг бас нэг өөр аргаар барина. Допамин гэдэг одоо энэ тархины эдис дааврыг сэргээх бас нэг өөр арга барилууд байна. Тэгэхээр одоо ингээд барьж байгаа цагуудаас хамаарат ч юм уу олон янзын аргууд одоо арга барилууд байдаг байхгүй. Тэгээ минийх болохоор зэрэг санийх яг immunity байсан нөгөө яг дархлааны системийг бүрэн гэж сэргээж өгөх. Тэр бол ер нь бол айгу хэцүү левел агсан одоо түвшний мацаг бол байсан. Тийм тэгээд одоо би ингээд дууссан ч гэсэн бас ингээд болоогүй штэ явж байгаа. Тийм одоо нөгөө сарын мөчлөг эмэгтэйчүүдийн даавартаа хослуулаад ингээд бас ингээд явж байгаа. Гэтэ 72 барихгүй л те. Тийм нэгэл цагууд нь дээшээ болоод доошоо болоод тэр нь үйлчлэлээрээ явчихдаг байхгүй. Тийм л юм л та яг нөгөө зорилгоос хамаарат яг яах юм те дархлаа ингээд дэмжмээрээ нүү ямар ингээд зорилгоос хамаарат мацгийн барилтын аргууднаас арай өөр юм байна л та тийм ээ. Тий өөр одоо хагас мацаг барилт, усан мацаг барилт бүр хуураач байгаа заа юу. Одоо зүгээр л мацгийг зүгээр онл олгоол амар ангилал үзээд байгаа болохоос мацаг чинь аль эрт дээр үеэс л бид нэр хэрэгжүүлэл байсан байхгүй зүгээр хүн төрлөختөж угаасаа мацаг барьдаг хүмүүс байгаа байхгүй зүгээр чи 8 цаг унтаа босоод ирэхэд л мацаг штэ. Унтаал босоод нэг 10 цаг болоход л мацаг байхгүй. Би тэрийг сонсон нэрийг гарчсан. Дээр сонсчихсон. Тий одоо ингээл эрт дээр үед 100000 жилийн өмнөөс ихсүүлэл одоо монголчууд бид нар юу гэдгэлээ төлөөр баж шөлөөр цацдаг гэдэг чинь шүл чи өөрөө хагас штэ. Хагас үлэн бохгүй. Тэгэн чи ингээл мацаг барьцдаг л хүмүүс байхгүй. Тэгжээж хүмүүс эрүүл саруулаар сэтгэдэг. Ер нь хагас үлэн үед хүний нүний тарих толгой амар сайн ажилтдаг штэ. Тэр чинь одоо тэр нөгөө хагас үлэн явж ийн гэдэг чинь л хагас мацгийн арга барил дээр л байгаад ин гэсэн үг байхгүй. Зүгээр л энэ арга барилыг л одоо нөгөө шинжлэх ухаанч хүмүүсүүд нөгөө одоо ингээд судлаад онол болгоол ангилалд хуваагаал одоо тэнгууд нөө цаашаа явах тусам хүний айл эдэст яаж нөлөөлж ийн гэл тэрүүгээр улам ингээд судлагдаад л яваад байгаа. Тийм бусдаар бол бид нар чинь бүр ийм төвшөнд бүр дасцсан мацгийг өөрөө мэдлэхгүй барьдаг хүмүүс байгаа даахгүй. Тийм яг гоо мэдэхгүй болохоор зэрэгээ зарим нь нөгөө өөрөө мэдлэхгүй буруу тайлдаг ч юм уу те. Одоо жишээлбэл өдөржингөө идэж явж байгаа л биш өдөржингөө хоосон явж байгаа л буруу тайлчдаг. Харин тийм тайлтнаас өдөржингөө явж яснаа шууд цов идчихдэг ч юм уу те. Тэн дээр л асуудал үсээд байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг л би ер нь мацаг барьсан байж тээ. Тэгэл зөв тайлаа явуучвал гайгүй энийга нөгөө ойлгочих юм бол ач тусна айгүй сайн байдаг. Тэгээ яг эрэгтэй эмэгтэй биеэс хамаарад бас янз янз л та. Ирчүүдэд ер нь мацгийн арга барил илүү тохирдог байхгүй юу. Яг бол эрэгтэй хүмүүс чинь нөгөө 24 цагийн сахилал амьдардаг. Одоо энэ хүмүүс чинь бид нар шиг сарын тэмдэг нэрэхгүй штэ. Тэгэхээр бидний хувьд гэвэл нөгөө дааврын хувьд би физиологийн хувьд өөр байхгүй. Одоо сард 4 удаа янз бүр болно штэ. Тэгэл та яг тийм пост оруулжсэн тий. Тэгээ яг энэ дээрээ яг ингэж тохируулж яг тэр нэг боломжтой үеэр нь амжиж барьж явахгүй бол магадгүй одоо чи одоо жишээлбэл сарын мөрчлөгийн яг өмнөх яг эд дааврыг чи амар ажилтдаг үеэрээ чи ирвэ мацаг барьчих юм бол эсэргээрээ тэр даавраа алдагдуулна. Тэгээ ингээл нөгөө нөхөрч гэрүүл ингээл явандаа ингээл алдагдаал эхлэн гэсэн үг байхгүй. Тэгэхээр л нөгөө тэрэн дээрээ анханасаа ойлгоод харалтай явчих юм бол мацаг шиг гоё юм гэж бол байхгүй. Би бол мацгийн бол улаан ногоо ягаан фэн байхгүй юу? Тийм үү. Тийм. Тэгээ өмнөх жилүүд би юун дээр алддаг байсан бэ гэвэл буруу л бариад иддэг гэсэн байгаа байхгүй юу?
Тий. Одоо нэг барихтаа ингээл сараар нь те ингээл хідэн сараар нь дандаа хагас мацгийн арга барилаар тэгэл дандаа кето хоол ингээл хідэн сар жилээр ингээл барайл яваад идэг байсан. Зүгээр би одоо энэ арга барилаа л ингээл баг 10 20 30 жил би яваад ирүүлчих юм ингээд татсан чинь үгүй байсан байгаа байхгүй. Би 3 жил кетожиник одоо кето төрлийн хоол барайл бууж өгч байгаа. Чадахгүй нэ амар ядраад дээрэс нь миний саран мөчлөг хідэн сараар ирэхээ байчиж байгаа байхгүй. Оо, шууд нөлөөлчих тий. Шууд нөлөөлсөн. Яагаад вэ гэвэл одоо ингээд бодоод тахны сарын мөчлөгийн би яг тохирох биш буруу үе дээрээ кето хоол бариад мацагтаа явцсан. Тэрэн дээр миний эмэгтэй дааврууд ингээд голтож байгаа байхгүй. Тэгээ яг тэрнэрийгээ бид амар сайн мэдрэх хэрэгтэй байна. Гэтэ хүн хүний сарын мөчлөг бүгд өөр. Тэгээ хувь хүн бол өөр байхгүй. Тийм байна. Тэгвэл яг нөгөө тухайн хүнээсээ шалтгаалаад бас нөгөө мэдхгүй шууд барих нь буруу юм байна. Би өөрөө бас мэдгүй нэг мацаг барих гэж нэг үзвэ. Тэгэл хэвээр нэг хоног бүр ингээд яг юм хүн чинь яг дэгдэг юм шүү. Юм идэхгүй вэ гэж бодонгуудаа юм идмээр санагдах тэр хүсэл нь илүү нэмэгдээд тэгэнгүүтээ бүр илүү өсөөж чах шиг те. Бусад үетэй харьцуулахад бүр өсч мөсөл тэгснээ би бүр ингээл оройноо бүр ингээл эвгүй болоод за гиз мэд сонь болоод бүр ингээл бөөлжгөө чах шиг бүр тийм болоод байсан шүү. Тэр ч одоо нөгөө дааврын зарим одоо үйлдэл мөчлөг дээр юм идэхгүй л болтгоо байхгүй. Тэр даавраас шалтгаалаад тий. Одоо тэгтээ та хэд одоо жишээлбэл явандаа сураал өөрийгөө аягүй сайн чагнадаг болоод ирэнгуутлаа бүр мэддэг болно. Би ч одоо 2 3 жил болцсон болохоор угаасаа за тэр мөчлөг рүүгээ орсон байгаа мэдээж тэгэл босоод шууд ходоод мушиг сэрдэг. Тэгэл би мэдчихэж байгаа байхгүй. Шууд өглөөнийхөө цаг уух ёстой. Тэгэнгүүт нөгөө уух үедээ уун уухгүй үедээ уухгүй. Тэгэхээр нөгөө нэг тэр дааварчинд цаанаа дандаа ажиллаад байдаг байхгүй. Одоо зөвхөн эмэгтэй даавар биш шүү дээ. Бид нар чи өөрөө ер нь бол бүхэл бүтэн одоо тэр даавраар л бид нэр амьдарч эргэлдэж байна. Тэгээ миний яриад байгаа даавар чинь зөвхөн нэг л хэсэг нь. Миний яг судлаад байгаа нь зөвхөн эмэгтэйчүүдийн сарын мөчлөгтэй холбоотой эмэгтэй даавруудыг л би барьж авч нарийн судалж тэрнтэй холбоотой хоол бэлтгэл нь ямар байх, амьдралын маяг нь ямар байх гэж судалж байгаа байхгүй. Бусдаар бол дотоод шүрэл чинь амар том шүү дээ. Тийм болохоор чинь ангаахын тустай эмчнэр байна. Баггүй. Би ч юм болохоор health coach хүн. Тэгэнгүүт одоо нөгөө эмч, коуч, өвчтөн 3 хамтарч ажиллах хэвээр. Тэгэнгүүт эмч хүн чинь тэгэл за чи хоолн дээрээ ингээрэ, бэлтгэлээ ингээрэ гэж лайфстайл дээр нь ажиллаад амжихгүй шүү дээ бас чадахгүй. Тэгээ эн чинь тэр нэг дутуу PC-г нөхөж одоо health coach гэдэг мэрэгчлж одоо ингэж гарч ирж байгаа байхгүй. Тэгээ явж амьдралын хэм маяг одоо энэ өдөр тутмын хоолч нь л им болж гин альва өвчнийг одоо урьдчилан сэргийлэх гол эмчнэл болчихж байгаа байхгүй. Тэгэл буцаал бид нэр өвдлөө гэхэд яг хөө ийм уун. Гэтэл явж буцаагаал лайфстайл дээр л бочод байгаа. Энэ дээр нь л ажиллана гэсэн үг. Харин яг идж байгаа ууж байгаа юмнаас айгүй шалтгаалаад байна тий. Тэгээд тэнгуут нь бас ингээд нэг хэцүү юм байна л та. Тэр нь болохоор та бол одоо ингээд айгүй их сторинууд дээр ингээд хийж байгаа нь. За ингээд энэ орц найрлага нь тийм байна. Тэр нөө peanut butter дээр та ингээд хийцээс байхгүй. За энэ бол ингээд 100% итэр юм байна. Гэхдээ энийг бол би өөрөө хийчих чадна гэдэг гээл тэ. Тэгээд тэнгуут нь ер нь бол ингээд харахны угаасаа ингээд яг өөрийнх нь одоо гид цодод руу хийж байгаа бүхэл хоолнуудын орц найрлагыг та айгүй хардаг бах тий. Тий, энэ бас нэг юм мэрэгчлийн нэг юм ядаргаатай ч гэх юм уу нэг хэцүү онцлог байна л да. Одоо заримдаа хэтрүүлж бас болохгүй. Одоо ч бол юм болгоны арын шошгыг л хараад хитрхи тэгвэл өөртөө амар стресс үүсэх байхгүй юу? Дарамттай санагдана. Тэгэхээр аль үед бас зарим үедэр зүгээр хаях хэрэгтэй. Тэ? Би заримдаа зүгээр гоё карбонара паста идмээр л шүү дээ. Тий зүгээр гоё чизкейк идмээр л байгаа байхгүй юу? Би аль үедээ яаж идэггүй гэдгээ тэгэл нөө цусндах сахарын хэмжээг доктортой байлгах гоё юм арга хакууд байдаг. Тэдрийг ашиглаад нэгэн тал тэгэж идж байгаа бол би заавал шошиг харах шаардлагагүй байхгүй юу? Би зүгээр л гоё юм идмээрж би гоё таашааламаар байгаа байхгүй юу? Тийм тохиолдолд би заавал шошиг энэ төр харахгүйгээр зүгээр л иднэ. Яг бас харах үедээ бол мэдээж харна л та. Тэс балансыг л тааруулж сурах хэрэгтэй юм шиг юм бид нэр. Тэгвэл болохоор би л нэг эрүүл амьдралын маягийн коуч гээл юм болгоны гарыг бас ингээ хараал байгаад бол эн чинь бас эмгэг болчихдог байхгүй юу? Хэсэг та бас тийм байсан үгүй юу? Байсан. Би бүр байх байтгаа бүр сүүл рүүгээ эрчин бүр eating disorder руугаас орно штэ. Бүр binge eating disorder-т орсон байсан мэдхгүй явж байсан байхгүй би. Одоо чинь нэлээ олон жилийн өмнө шүү дээ. Одоо энэ чинь ингээл би чи алдаж оноол явж байгаа шүү дээ. Тэгэл тухайд бас нэг тэмцээнд орж исэн юм байна нөгөө нэг фоз барьдаг. 2 удаа тэмцээнд ороод тэрнээс хойш даавар маань амар алдагдаал. Тэгээ би чи шоконд орж байгаа байхгүй юу болчихоо гэл. Тэмцээний дараа 12 кг огцом нэмэл даавар алдагдаал. Амар гал батг гараал. Шоконд орж байгаа юм чи юу болчихвоо те тэгсэн чинь эмгтэй дааврууд маань алдагдсан сарын мөрчлөг маань алдагдчихсан
байгаа байхгүй юу. Тэгээ амар идэхийн юм хинхэгтэй болсон. Ингээл нөгөө хоолоо барьж байгаа олон сараар ингээл барих тусам хорих тусам хүсэл нь уулын нэмэгдэн штэ. Тэр дунд чинь л нөгөө өсөглөө мэдэрч нөгөө лептин грелэн даавар утч чинь л ингээ алдагдал ороод байна да. Тэгэл нэг хан мөргөөл тавихаараа зогсгоо мэдгүй идэн. Бинжэнти дээрс ордор. Сэтгэл зүйтэй холбоотой байхгүй. Тэгэхээр би ингээд нөгөө энэ олон жилийн хугацаанд юуг ажигласан бэ гэвэл бид нар нөгөө жин хасгаараа сэтгэл зүгээ даавраа ардаа үлдээгээд шууд жингээ хайчих юм бол эргээд тэр дандаа эргээд нөгөө бидрийг нөгөө ангуучлан гэдэг шиг яг дахиад хан мөргөд байгаа байхгүй. Тэр нэг юм чөтгөрийн тойрогт орчдөг. Тэгэхээр одоо бол миний гол зорилго бол биш үү? Ойлгох гээд байгаа юм нь даавар сэтгэл зүй гэ бие махбод байна да. Энэ хоёр нь штэ ингэж савлж болохгүй байгаа байхгүй. Одоо би ингээ амар жин хачлаа. Гэтэ миний даавар сэтгэл санаа тэр хойно үлдчих юм бол тэгж хасан би чинь буцаа дахих хуртаа нэмнэ. Яагаад гэвэл миний сэтгэл санаа докторгүй байгаа байхгүй. Тэгээ даавар алаад би жин хасчих юм бол тодорхой хугацаанд л би хасаа гоё юм. Тэгэл буцаал нэмчин. Тэгэхээр энэ хоёрыг яг ингээ голд нь тэгээ яг хасуул яг хамтдаа тий яг ингэж л ямар байгаа байхгүй. Тэхийн тулд л нөгөө нэг би за энэ даавар гэдэг юмыг амар ойлгох хэрэгтэй юм байна. Гэж судалж эхэлсэн. Та хизэнээс тэгж яаж өмнөөс. Тийм үү? Тийм. Тэгээд нөгөө сургуульд орохоос өмнө бас би чинь зөндөө хэрэгжүүлж байгаа байхгүй юу? Юугүй сургуульд орж болохгүй шүү дээ. Бас онл чинь бас яг амьдралдаа хэрэгжгээр бас өөр бол авчин. Тэгэл нөгөө бэлтгэлд хамрагж байгаа тий хүмүүстэйгээ бүгдээр хамт хэрэгжүүлээл яаж нээж ингээл протокол бас хөтөлж нилээ явж иж учрыг нь олж байгаа байхгүй юу? Тэгээ одоо энэ мэдлэг маань дахиад хэдэн жилийн дараа өөрчлөгдөх ус үүсэхгүй шүү дээ. Жилийн бие махбодоос өөрчлөгдөх шүү дээ. Тэгээд жил ирэх тусам л мэдээллүүд өөрчлөгдөж гин, мэдлгүүд өөрчлөгдөж гин. Тэгэл одоо явах тусмаа л нөгөө уншиж судалж өөрийнхөө тархийг банк цэнгэлж яахгүй бол тэгэл хоцрогдох гээд байгаа байхгүй юу? Нэг юм ойлгоод бочоод л тэнд дахиад нэг шинэ юм гараад ирсэн тий. Гэхдээ яг нөгөө шинэ юм гарч ирэх болгонд дуурайж болохгүй л тий. Судалгаа гэдэг юм чинь батлагдсан юм бол биш байхгүй зүгээр ингээд судлагдсан. Судалгаанд одоо нэг ийм юм болсон байна гэдэг юмыг л харна гэсэн. Бусдаар бол нөгөө 100% даган дуурай гэсэн утгатай юм бол биш л тий. Тэгэл одоо эцсийн үнэ чи энэ их олон мэдээлэл төөрөгдөд нь штэ. Тэгээ гол нь чи өөрийгөө л олж авах хэрэгтэй байхгүй. Наад яг юу тохироод байна, юу тохирохгүй байна. Би чи яг юу үлээ гэдгээл олж ам. Тэрэнд нь л одоо коуч хүмүүс болно. Туслах нь одоо бидний үүрэг. Хэрвээ чи яг өвчин авцсан тохиолдолд одоо өвчтөй байгаа үед бол би дур мэдээ зөвлөгөө өгөх надад ирэх байхгүй. Тэр заавал эмч гэдэг хүн заавал байх хэрэгтэй. Тэгээ одоо миний яг ажиглаж байгаагаар одоо ингээл нөгөө эмч коучуд тэр би руугаа ингээл амар дайраад байгаа ч юм. Зөвхөн Монгол биш заяа. Юу нэр гадаадд хүртэл тийм байна. Эмчнэр дандаа бинийхээ үүсгэн штэ. Нэгнийгээ үүсгэн те. Тэр нэг эмч нэг юм ярьж тэнд нэг эмч нэг өөр юм яриад. Анаа нэг юм дис хийгээстэй те. Одоо health coach эмчнэр бол тийм байж болохгүй. Би бол илүү хамт байх хэрэгтэй. Одоо нэг эмнэлэг дээр нэг эмч байлаа гэхэд заавал health coach байж ах хэрэгтэй. Тэгэхэд эмч болохоор зэрэг за энэ хүн ийм эмчилгээтэй шүү, ийм юм ууж байгаа. Ийм хориг залттай. Тэгэнгүүт за одоо чи амьдралын маяг дээр нь ажиллаад өгчих. Гингуут нь би за тэгвэл хойлоо одоо хоолн дээрээ ингээд тасгал хөдөлгөөн дээрээ ингээд тгий гэд ингэж тэр одоо хүнээ бид нэр гоё болгож байгаа байхгүй. Оо за. Та тэгээ яг одоо 5 6 жилийн өмнөөс яг энэ даавар сэтгэл зүй хоёрыг ингээд цуг ингээд явах хэрэгтэй юм байна гэдэг дээр анхаарал хандуулад яг хэрэгжүүлээд явж исэн гэсэн үг. Сайн нөө сүүлд нэг сертификаттай боллоо гэдэг хэлжсэн шүү дээ. Тэр болохоор сургалт төгссөн юм юм уу та? Сургууль. За Америкта топ 1 гэж болно. Би судалж би тэр IIN-д сурна гэж би бүр одоо карантинаар яг сурсан байхгүй юу? За. Тэрнээс өмнө 3 жилийн өмнө би тэр сургуульд сурна гэд бүр онилцсан байсан. Данч төлбөр нь айгүй өндөр. Тэр үед тэр scholarship энэ тэр байхгүй шүү дээ. Тэгээ ер нь бол өөрөө л төлн ч одоо 6 байнууд $7,000 авахгүй юу. Би ч тэгээд байрныхаа урьдчилгаараа сурч өгөн шүү дээ. Тийм. Гэтэ би тэр сургуульд сурна гэд онилцсан. Тэгээ онлайн болохоор зэрэг одоо нөгөө нэг юм олон янзын сургалтууд байгаа шүү дээ. Яг нөгөө нэг олон улстай магадлан итгэмжлэгдсэн цаанаа өөр нөгөө ихтэй сургуультай холбоотой яг топ 1 яг институт нь одоо энэ Institute for Integrative Nutrition гэж явдаг юм сурвалахгүй. Тэгээд ерөөдөө 1-2 жил сураад одоо ерөнхий одоо чи holistic health coach буюу ингээд юм эрүүл амьдралын цогц тийм коуч боллоо. Одоо нөгөө ерөнхий одоо мэдлэгээ авчин гэсэн үг. Тэгээд тэнцэнээсээ ул балаад дахиад нөгөө наривчлаад
одоо яг гормон тал руугаа яг даавар тал руугаа би ер нь сурья гэд нөгөө шийдээд тэгээ даавар дотор ч бас олон янз байгаа байхгүй юу. Одоо нэг бамбай төрлийн дааврыг ярьлаа гэхэд эн чинь бас том сэдв. Хөшөөл судлах хэрэгтэй. Тэгээд би харж байгаа за ер нь энэ бүгд чи явж эмгтээчүүд талдаа сарын хүчлэг ер нь аягүй чухал юм байна шүү. За ер нь энийг л илүү судлаагээд дахиад гүнзгийрүүлж судалсан. Тэгвэл бол бүгдийг судал гэж барахгүй штэ. Нөгөө ерөнхий олон юм дундаас нь харж агаад таргет онилж байгаа. Тий яг таргет одоо яг тэр нөгөө юугаа барьж авч илүү судалж гин гэсэн. Тэгээ одоо зөвхөн энэ дээр хэдэл ингээл амар ихэн болж байгаа байхгүй. Тийм байна. Тийм байна. Угаасаа нөгөө ямар ч мэрэгжил чинь ингээд нэг юм ерөнхийгээр харагдаг боловч цаашаа ингээд орохоор чинь нарийн сад ингээд зөндөө олон юмд ингээд байдаг. Тэрийг бүгдийг нь олж харж ирсэн биз дээ, тий. Та тэгээ яг яагаад ер нь юм сурах ёстой юм байна гэдэг бодлоо яг хизэнээс ер нь яг олж авч ирсэн. Яг юм бодол орж ирдэг шүү дээ. Америкт тэгэл ер нь одоо нөгөө 10 жилээ төгсөөл Америк руу явбал фитнесийн чиглэлээр ер нь сурыг. Фитнесийн технологийн чиглэлээр ер нь сурыг гэж чинь нөгөө амар олон дасгал хөдөлгөөн. Би ер нь бол 10 жил байхын л юм хөдөлгөөнтэй дасгал хөдөлгөөндөө айгу дуртай тийм л хүүхдээсэн байгаа байхгүй юу. Тэгэл ер нь яваандаа энийгаа ер нь мэрэгжил болгоё гэж шийдчихсэн. Тухайн үед чинь Монголд энэ нөгөө нэг тийм байхгүйсэн шүү дээ. Нэг ганц хоёрхан фитнес жимүүд л ажилладаг байсан. Тэгээ би нөгөө Америкт яг хуу амьдраа сурж явах хугацаанд фитнесийн чиглэл ер нь их гоё юм байна. Эрүүл мэнд талаасаа, бие бэлдэр талаасаа зүгээр юм байна гэдэг өгшөө дэлгэрүүлж сурыг гэж хийжсэн байхгүй. Тэгэл эн чинь ингээл явсараа байгаа л тэгэл ганц дасгал хөдөлгөөн гэхээр бас дутуу юм байна. Тэ хоолос чухал юм биш тэгэл тэгээ судалж эхэлж байгаа байхгүй. Эхлээд ингээд анхаараа явж байгаа. Эхлээд бол би дасгал зүгээр гоё турмаар байгаа байхгүй. Гоё бэлтгэл баймаар байгаа байхгүй. Тэгээ энэ сэтэл өөрөө хаанаас орж исэн бэ гэвэл би 15 байна 16 таа бас загварын дугууланд явдаг байсан. Одоо ингээл нөгөө загвар өмсөх тийм бас дуртай тухайн үед. За энэ хоёулаа нөгөө арийнхаа сэдв рүү орчих. Одоо ингээл яваа. За ярьчих юм уу гэж яриад байгаа. За ингээ заа хоёулаа. За энэ бол яг яалч арахгүй энэ одоо нөгөө энэ зорилго хоёулангийн ярианы зорилго угаасаа хоёулаа тур хэлсэнтэй ингээд таныг л ерөөсөө мэдмээр байна. Гэхдээ өнөөдөр хоёулаа яг энэ цагийн туршилт болвол таныг бол бүрэн мэдчих чадахгүй тий. Сая бол хоёулаа сүүлийн үеийн сонио ачин гэхэд л хүний амьдралд яаж ийм их зүйлс ингээд дэлгэрэнгүй ингээд болцсон тий. Бид нар бол айгүй олон жил зүйл мэдж авч байгаа байхгүй. Тэгээд хоёулаа яг одооны тань дээр илүү гоё төвлөрөө. Хоёулаа ингээд 6 ямарчсан нэг бариад авъя. За яг одооны энэ шүү. За энэ бол яг одооны та. За яг одооны та бол яг өчигдөр бол өнөөдөр бол ингээ мацаг барьд явж исэн хүн юм байна. За яагаад одоо сая ингээ сэдвүүдийг илүү хөндөж авах болсон бэ гэхээр яалч аргагүй сүүлийн үеийн таны сонио ачин тэгээ дээрэс нь илүү мэдчихэмээр мэрэгчлээ үнэсэн те. Яг тэр ноу хаууудыг мэдэж одоо авах одоо ихний шатнууд руу ингээд одоо мэдэж авлаа гэж бодож байна. За тэгээд тэр дахиад би нэг юм яагаад барьдгаа бас нэг хийж болох юм уу? Болно шүү дээ болно. Тэр нэг миний яг зөвхөн яг өөртөө нэг сэтгэл зүйн холбоотой нэг юм би. Би нэг юм өөртөө нэг эмгтэн чинь нэг өөртөө ихтгэлгүй болдог нэг үед штэ. Талент харахаар дургуй үрдэг ч юм уу ингээл нэг юм өөртөө нэг гинт нэг ихтгэлгүй болдог үе байдیں۔ Сэтгэл санааны хувьд ч заяа энийг тайлбарлахад хэцүү эмгтэн хүмүүс яг өөрсөндөө яг мэдэрдэг. Тийм юм тохиолдохоор би мацаг барихаар гэд буцаас хэрэгждэг. Тэгэхээр бас энэ нэг тийм эрчим хүчийг тэр эрчим хүч энергийг бас нэг сэргээдэг нэг тийм юм байгаад идэх байхгүй. Гэтэ яг барьжээж яг мэдэрнэ. Тэгжээж нөгөө нэг ингээд бие махбод чинь цэвэрлэгдэл цаанаасаа энерги чинь ингээл гоё болоо тий. Автго ингээл болоо. Тийм болж ирдэг байхгүй. Тийм болохоор би өнөөдөр энд байгаа. За баярлалаа. Байсан бол би зүгээр орон дотроо гэхдээ ярьшиг би тийм юмд орохгүй гэхдээ та нөгөө яг сторийн дээр нүрэ будж явах та би өнөөдөр айгүй ингээ хөвтмөр байгаа байхгүй юу гэж нүрэ бодоод байдаг шүү. Яг наач яг тохиолддог байхгүй юу. Та тэгээд өөрөө айгүй сайн ажигладаг юм биш үү нэрээ те ингээд миний биен дээр ингээ юу болоод байна гэдгийг айгүй сайн ажиллаж хараа сэтгэл санаан дээр юу яг тийм байна. Тэ нөгөө мэрэгчлэрээ ингээд өөрийгөө анзаараад ингээд хараа явангууд бас юм цогцол санагдчихэв. Тий одоо бид нар ч учир нь олдохгүй хүмүүс шүү дээ. Дааврын үед нөгөө олон янзын ааш гардаг. Яагаад тэгээд байгааг бол ойлгочвол урна гоё болчихно. Аргаа олчих байхгүй. Ядахнаа нөгөө нэг ойд төрсэн сарамгчин шиг мэдрэмжл авахгүй л байна гэсэн үг. Гэхдээ мэдээж алдах юм зөндөө байна. Сэтгэлээр бол би унах үедээ байнга унаа шүү дээ. Гэхдээ тэрэндээ зүгээр үнэн байх хэрэгтэй. Одоо би сэтгэлээр амар унлаа гэхэд тэр нууч хаагаал хичээ зоотох юм байхгүй шүү дээ.
Одоо нөгөө өмнө би тийм байсан байхгүй юу? Яна би тренер юм чинь би ийм л байх хэвээр тий. Би коуч тренер юм би six pack-тай л байх хэвээр. Тэрэндээ өөрийгөө дарамтанд оруулаад хизээч өдөр тутамдаа six pack-тай байна гэж байхгүй шүү дээ. Өөрийгөө дарамтлаад байгаа байхгүй. Тэгэл баг зүгээл тэгш шаардлагагүй юм байна гэдгийг амар сайн ойлгож байгаа. Тэгэхээр зэрэг нөгөө нэг зүгээр л байгаа яг тэр мэдрэмжээ бусдаагаа үнэнгээр нь гой хуваалцаал хүлийн зөвшөөрөөл тэгэл тэрэн дээрээ ажиллаад байвал ер нь сэтгэл санаа хүртэл ингээд тавьж байгаа байхгүй ингээд нэг юм арай нэг юм майнд чинь ингээд фри болж байгаа. Тэгэхээр ингээд стресс бас ингээд 50% чөлөөлөгдөж байгаа байхгүй. Тэр талаасаа бас айгүй гоё. Тийм байна тий. Тийм чи ингээд матгтайгаа ингээд холбогдчихж байгаа байхгүй эргээд. Оо ямар Сэтгэл санаатайгаа хэрэгтэй юм бэ тий. Хэрэгтэй юм байна. Би бол харин тэр мацаг тэгээд яг яах ёстой юм те ингээд бүгднгийн нь бол зүгээр л хүн ер нь бол яг тэр чиглэл рүү ингээд нарийн орж мэддэг судлахгүй бол эсвэл бол би энэ дээр ямар нэгэн өөрчлөлт гарахгүй бол зүгээр л тоодгол байгаа байхгүй юу. Тэгэл мэднэ хэрэгтэйг нь мэднэ. Тэгтээ ингээд ерөөсөө ингээд ордгоо. Тэгтээ яг юм яагаад хэрэгтэй юм бэ гэдэг юмыг сонсоод авчгаар чинь ойлгож байгаа байхгүй юу. Тэг ойлгоцсон юм чинь ядчил дахиад нэг үйлдэл хийхэд арай нэг шат агцсан юм санагдчих жоох. Надад бол айгүй хэрэгтэй мэдээлэл олон ч гэсэн тийг санагдсан баг. За тэнгуү та сая ингэ хэлж штэ. Би өөрөө ингээд зарим зүйлс дээр ингээд өөрөөрөө ингээ хүлээн зөвшөөрөх юм тийм гэл ингээл таны ингээд бусад жишээл орсон ярилцлагыг сонсохоор би өөрөө хүүхдэрээ ч гэсэн те өөрөө би үлгэрлжээж бусад хүн намайг дуурайх юм байна. Дуурайх ч те яг уу нөгөө надаас тэр хүн тэр үлийг хийхийг хүсэж байвал ядаж надаас үлгэрлээд тухайн зүйлийг хийнэ гэдэг юм агуулга хэлчихсэн. Тэгээ тэгэнгүүт та нөгөө өөрөө инстаграмынхаа байос дээрээс тавьсан байна. Би ингээд бусад мотивацийг хүсэж байна гэдэг нэг юм тавьсан байна л. Тэгээ тэгэнгүүт мэдээч хэрэг нөгөө яана тэгээ бичсэн байна уу би бичсэн байна лээ. Тэгэнгүүт тэрэн дээр ч угаасаа л хүн нөгөө өөрийгөө илэрхийлэх өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг ингээд тэнцээ тавьж байгаа штэ. Таны хувьд яг бусдад урам зориг өгөхийг хүсэж байгаа хүн өөрөө тэр урам зориг юунаас олж авдаг нь надад сайн санагдсан. Оо. Ачаа ямар сонирхолтой асуулт вэ? Заримдаа штэ хараа мотивашн заяа ирэхгүй. Заримдаа мотивашн чамааг өөрөө олж ирдэг. Айгуу сонирн байгааз. Ер нь бол яг өөрийгөө ухчлал ер нь бас гаргаж ирдэг юм шиг байгаа. Яг нэг юм хүн нэг уналтанд ордог штэ. Нэг сэтгэл санааны хувьд яг нэг юм фейл болдог штэ нэг юм. Тинчэнээс яг инспирэшн гарч ирдэг байхгүй юу? Унах гад ирэнгүүт нөгөө бууж өгч болохгүй. Тэ өөрөөсөө амар ярьдаг байхгүй. За. Одоо ингээл би нэг сэтгэл санааны гүн дарамт ч юм нэг юм орлоо штэ. Тэгэл өөрийгөө л чигч босон штэ. Гэтэ ер нь бол одоо өөрөө өөрийгөө л ер нь авардаг. Өөрөө херол гэж би боддог. Ер нь бол. Одоо хин нэг нь надад ирээд намайг инспирэшн аваад намайг ингээд эдгийгээд намайг босгоод өгөх юм болов гэж харангууд actually nobody яахгүй. Хинч ээж, аав, найз, нөхдүүд яг тэр чам санаа зовно. Гэтэ яг өөрийгөө босгох хүн чинь чи өөрөө л ахгүй. Тэгэхээр л өөртөө аягүй сайн тулж ажиллах хэрэгтэй юм байна л гэж би ер нь бол энэ олон жилийн турш дандаа бодож исэн боцоор ч гэсэн одоо ч гэсэн бодоол тэгэл болохгүй байл тэгэл өөрөө өсдөө шүү дээ бас. Тэгээ чи хэм билээ гээл өөрийгөө л зоригжуулна. Яг та тэрийг нэг юм ойлгосон мөч гэж үе гэж ер нь байх уу тий. Тэг ингээ явж яснаа гинт гэл нэг л явчихгүй шүү дээ. Дүүгүй шүү дээ. Ойлгосон мөчүүд яхаа байгаа л та. Тэр нь гэхдээ ихэвчлэн дандаа нэг the great fall гэж ярьдаг шүү дээ. Их уналтын үед. Яг ингээд чи нэг яста бүр нэг nobody бүр хинч биш юм шиг бүр ингээд мэдрэмж авах үе байна. Бүр нэг шалаар нэг болдог те. Бараг suicidal модд орох хэмжээний тийм амар унцсан тийм шалбагнаас өөрийгөө татаж гаргаж ирж чадж байгаа бол чи өөрөөрхөө хэр болдог байхгүй. Яг тийм юмнаас одоо би жишээлбэл бэлтгэл хийж өөрийгөө сатаар уулж ингэж нөгөө явж яасан болохоор одоо миний ингээд тасгал хөдөлгөөн чинь ингээд надтай бүр ингээд наалдан пат цаашаага ингээд анханасаа ингэж наалтч явж яасан байхгүй. Тийм болохоор одоо би өнөөдрийг хүртэл би бэлтгэлээ хийсэрлэн тасгалаа хийсэрлэн. Яагаад гэвэл гой сайхан би болохтой биш. Энэ сэтгцэн ирүүлэх минь айтайх авчмаар байгаа байхгүй. Яагаад бол энэ намайг ингэж босгодог. Тэрэндээ өөрөө итгэл ингээд бүр итгэцэн. Тэгээ ингээд дандаа л тэгзэг болохоор энэ чинь сүүл рүүгээ дадал болчдөг л тоо. Юу ярьчваа. Юу тийм ямар үйл явдлаас мотивац авж ийна л гэдгсэн шүү дээ. Хариулсан уу би? Хариулгүй харин тийм болж штэ. Буруу хариулт гэж угаасаа юу байх вэ? Тий. Тэгэнгүүт за мотивац бол ингээд та урам зориг ингээд өөрийнхөө айгу гоё сонирхолтой юу штэ хариулт байна.
зарим хүмүүс чинь тэгэл уналтаасаа нөгөө хүнд хоёрхан сонголт байгаа шүү дээ. Нэг бол унах, нэг бол босох гэнгүүт та өөрийнхөө уналтаас өөрийгөө босдож гаргадаг нь өөрөө таны яг ийм мотивац ингээ болж байгаа гэдэг. Тий, одоо сүүл рүүгээ одоо нөгөө нэг бас яг ганцаархнаа ингээл өөрөө нэг ингээд аам шиг биш шүү дээ. Гэр бүлд мань байна. Одоо нөхөр маань байна. Хань ижлэгдэж их чухал юм аа. За бүр хань ижил гэж ярьдаг болсон байна те. Хажууд байгаа тэр хүн чинь чамд амар нөлөөлнө. Одоо бол одоо би унах үедээ унаа штэ. Тэгэл би чинь нөхрлөгөө залгаал уйлах үедээ уйлал, орилох үедээ орилол чинь хамаг юмаа гаргаж байгаа штэ. Тэгэхэд л тэр хүн ойлгоод зүгээрээ нyan хүчтэй штэ. Чи жоохон амарчих. Тэгэл чи чадна гэж хэлчихэд урам авчдаг байхгүй. А одоо бас нөгөө гэр бүлэрээ би бинийгаа урамшуулах тийм ч бас гоё. Гэр бүл гэж бас айгүй чухал байгаад байна. Одоо ингээл өөрчлөгдөд л хэлж байгаа байхгүй. Өмнө нь би дандаа ганцаар өөрийгөө чигдэг гэсэн бол одоо бас хантай. Ядаж нэг ханиндаа би бинийгаа ингээд чирээ чигтэй яваад байгаа байхгүй тий. Тий. Ааха. Тэр чинь бүр хантай бүр гоё байгаа байхгүй. Та нөгөө нэг юун дээр инстаграмдаас нэгтгэсэн ш. Нөгөө миний цэнэглэгч гэ тий. Тий одоо бол би хүүхдээ харна штт. Тийм хүүгээ хараад би яг гэж амьдраад байгаа байлаа, юу хийгээд байгаа байлаа гэдгийг ойлгож байгаа байхгүй юу. Тэгэхээр ч одоо нөгөө хүний амьдрал өөрчлөгдөх тусмаа, явах тусмаа л чиний үн цэн өөрчлөгдөн. Гэтэ улам өөрчлөгдөн гэдэг нь улам гүн гүнзгий түвшин рүүгээ орж өөрчлөгддөг юм шиг байна. Тэгээ тэр хэрээрээ чи илүү ухаантай болно, ухаажна. Амьдрал хэцүү байсан ч гэсэн чи улам ингээд нөгөө амьдрал бол тэгэл унаж бас янз бүр байгаа штэ. А чи тэр болгонд тулгцаар байгаа чи яг ингээд чанарчаад байгаа байхгүй юу? Тий. Би бол тэгж амар ухаантай юм яриад байна би. Би бас заримдаа бас жоохон мангар штэ. Би чанарчаад байна гэдэг үг чи гоё тий. Амьдралд нохлогдаа тэгээд тэндээсээ илүү би бас нөгөө юу номнаас уншижсэн байхгүй. Бэрхшээл зам гэдэг нэг ном байдаг байгаа байхгүй юу. Тэгээд тэрэн дээр нөгөө саад бэрхшээл хүнд яаж тулгараад яагаад тулгараад байна? Саад бэрхшээл хүнд яах гэж байгаад байна гэхээр хүнийг ерөөсөө хичрэхжүүлэхийн тулд саад бэрхшээл байгаад байгаа. Яг тэгэхээр саад бэрхшээлийг даван туулжиж ингээд нэг юм шал өөр мэдрэмж болоод идэг шүү дээ. Та сая болохоор алд. Харин тий. Алдах хэрэгтэй. Алдаа гарахгүй хүн гэж байхгүй шүү дээ. Ягаад ч бидний сэтгэл зүй аягүй сонь те алдаж болохгүй юм шиг. Тийм сэтгэл зүйтэй ингээ өссөн байдаг юм уу. Тэгээд бидний тарих ингээ дэнжэний нэг юм төгжигдсэн. Тэгээл ингээл гарахад хэцүү. Ягаад мэдхгүй бидний даалт ухамсар тэгээд байдаг байсан ч юм уу те. Нэг тийм насаа болоод альва зүйлсүүдээр алдаж болохгүй. Альва зүйлсүүдээр би ингэч болов гэдэг нэг юм хазаар ч юм уу айдас ч юм уу нэг тийм байгаад ч идэг юм шиг. Одоо ингээл яриад яваад хахаар тэр их сонирн байдаг шүү. Таны амьдрал юу нэг юм саялж ийн амьдрал ингээд айгүй их өөрчлөгддөг гэд. Одоо байгаа энэ ингээд зурган дээр харагдаж байгаа. Яг одооний ингээд таны амьдрал юу н хэр их ойрхон өөрчлөлтүүд таны сэтгэл санааны хувьд тий юу н өөрчлөлтүүд юу н хэр их явах уу? Жилийн хугацаа ч юм уу одоо нөгөө өнгөрсөн жилийн өөрийгөө харахад шал өөр болсон мэт гэдэг шиг. Таны хувьд яг дотоод өөрчлөлт гэвэл хэр их явах вэ? Хэр өөрчлөгдсөн бэ гэж юу? Чист амар гүн гүнзгий асуулт асууад байгаа. Мэдээж өөрчлөгдсөн л дөө өөрчлөгдөж байгаа л та. Тэгтээ одоо энэ зургаас харахад бол нэг амар өөрчлөгдөөгүй. За. Одоо миний одоо ингээд баримталдаг нэг жанжин шугам яг тэрүнгээрээ л явдаг ч юм уу те. Одоо яг нэг юм өөрийн гэсэн нэг юм ихтгэл үнэмшил байгаа штэ. Өөрийн гэсэн нэг юм ихтгэл үнэмшил үзэл бодол суучих юм бол яг тэрүүгээл жанжин шугам болгоод яваад гэн гэсэн үг. Тэгэл тэрэн дээрээ одоо нөгөө хаалт тавих үедээ хаалт тавиал тэрнээс алихгүй яваад байдаг гэсэн үг. Энэ болохоор яг тэрийг аль хэдийн тавьсан. Яг л тэр жанжин шугамаараа явж байгаа, зөв замаараа явж байгаа. Миний үзэл бодол өөртөө минь зөв. Энэ одоо энэ маань ингээл ок гэл ингээд нөгөө тавьсан. Энүүгээрээ явж байгаа одоо яг тэр юу байгаа аахгүй царай байгаа аахгүй. Тэ. Таны зүгэл тэгээд жанжин шугам нь юу? За юу юм бэ? Үнэнгээрээ байх. Одоо жишээ нь. Одоо ийм юм байна л та. Хүн чинь өөр сэтгэл зүйтэйгээ өөртөө дайтах юм байна штэ. Нэг хотлоогоосаа би баг зүгээд ингээд юу н явах юм уу? Эсвэл би зүгээр өөрөөрөө зүгээр ингээд байх юм уу? Яг бас зөрчилж эсвэл байгаа аахгүй. Тэгээ хүмүүс чамааг ингээд мэдик энэ тэр нөгөө хин биш тэгэл мэдэх болгонд л чи яг өөрөөрөө байгаараа чи хүмүүст ингээд харагдах юм уу? Эсвэл ингээд баг зүүж байх юм уу? Баг зүүл бол амар заяа. Тэ? Би одоо хурамч баг зүгээ явна штэ. Ингээл яхан бол хүмүүс
Би хүмүүст нөгөө нэг өөрийнхөө харуулах хүс юм л харуулж байгаа штэ. Тэгж би явах энийг би жанжин шугамаа болгож явах юм уу? Эсвэл одоо ёстой нөгөө нэг ирэнтэй барантай бүх юмаа ингээд харуулаад ёстой хамаа алга гэд ингээд явах юм уу гэд нэг хоёр юм байгаа байхгүй юу? Тэгэнгүүт би явж тэгэл за ер нь үнэнгээрээ л бай. Тэгэл миний яг алдаатай оноотой одоо хүн болгон төгс биш те. Тэрнтэй мэ намайг дэмжиж ингээд явах хүмүүс мань хүлэмжшөөрөөд ингээд тийм хүмүүстэйгээ би ингээд гоё ингээд явах юм уу? Энэ ихгүй өөрөө үнэн байх гэдэг чинь амар том жанжин шугам. Тэгэхгүй болохоор би бусдад таалагдахын тулд баг зүгээд эхлэхээрээ тухайн үедээ мэддэхгүй байгаа боловч одоо хэдэн жилийн дараа өөрөө хүн дотроос идэж эхэлдэг байхгүй. Би яг хийм те би одоо хүнд таалагдах гэж одоо ийм хийгээд сүүлрээ амьдралч утгагүй санагддаг эхэлдэг байхгүй. Би нөгөө тгээгүйч тэгжсэн өмнө те ингээл байнгал гоё байгаа л байнгал ингээл миний амьдрал амар хаппи юм шиг те тэнгүүд ингээл утгагүй санагдаад байгаа юм чинь. Тэгэхээр тэгэл амар гоё стори хийгээл сторох тавилаа. Гэл ингээл би тийм хараал урсгаж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэнгүүд би ингээд өөрөөр идээд нь штэ. Тэгхгүйгээр би зүгээр л яг өнөөдөр I'm not feeling well. Би өнөөдөр нэг тийм таагүй байна те. Ийм энийгээ зүгээр ингээл хилчдэг ч юм уу те. Байгаараа байдаг. Эн чинь өөрөөтөө үнэн байна. Энүнгээрээ бусдад харагдаад тэр хүмүүс чамайг дэмжижээ л окей. Өөрөөрөө чөлөөлж байгаа нэг хэлбэр. Энэ айгуу гой жанжин шугам байсан. Тийм байна тий. Тий. Энийг өөрчилсөн байхгүй би. Тэгээ та яг өөрөөрөө байгаа мэдрэмж гоё юм байна гэдэг мэдрэмжийг ер нь хизээ авсан санаж байна. Яг тэгэж эхлээл одоо нөгөө хүмүүс ингээд одоо яаж байгаа байхгүй наа чи надад яг тохиолдсон шүү дээ яг адилхан гэдэг нөгөө нэг адилхан амьдралдаа тохиолдсон юм а шеэр хийгээд эхлэнгүүт өзвөн би ганцаараа ийм юм мэдэрдгүй юм биш дээ. Тэгээ чи яагаад тэгвэл энийг ингээл нуугаал эннээсээ санаа зовоод байдаг байсан юм бэ улаа. Энэ чинь хүн болгон тохиолддог юм биш дээ гэд тэгж би тайвширч байсан байхгүй. Тэгтээ нөгөө нэг өөрөөрөө байна гэ бүдүүлэг байх хэрэгтэй биш тийм ээ. Энэ чинь нөгөө бас ялгаатай шүү дээ. Мэдээч цаана чиний тухайн хүний өөрийнх нь хүмүүжил ёстой байгаа. Агт яг тэр нэг бодит үнэн байгаа тэр мэдрэмжэл бусдаа ичиж зохгүй санаа зохгүй хуваалцчихдаг. Тэрнэр байгуу яд гэсэн байхгүй. Одоо бол тэг шаардлагагүй л гэж үзээд шүү дээ. Таны өөрөөрөө байгаа чи айгу надад бас таалагддаг шүү дээ. Таны тэгэл янз бүрийн зөндөө олон бичлэгүүд чинь тэгэл сандаа хаа орлоод идэгсэн шүү дээ. Гүй тийм ээ тэр систем хэцүү юм болчих. Тэр шинэл хараад амар гоё юм бас баяр жаргалыг мэдэрч л байгаа юм чи. Тэгэл ямар хөөх ийм хүн байсан эсэв гэж бодож байсан бид хоёр. Тэгэл тийж боддог бол ямаа одоо тэнд зарим намааг энэ шулмын авгаа гэж бас биш ярина. Тийм. Энийг нөхрөө одоо банк загиндаг нэг шулмын авгаа байна. Тийм. Одоо тэгээ сүүлдээ ТV уушаа зүгээр инээд хүрдэг л болчихсон. Фан шиг би ихтэй ер нь тийм комент уншдаг юм дөө. Тэрвээ тиймэрхүү одоо үг ч юм уу те тийм комент чамд хүнд тусдаг бол уншаач хэрэггүй байхгүй. Тэгэл хайчгал хэрэгтэй л те. Тийм ч одоо өөрийнхөө сэтгэл зүйгээ бас нэг 50 байлаа гэж заяа ингээл битээ тоо гэж хэлэх амархан байхгүй юу. Харин тийм те. Яг үнэндээ яг өөр дээрээ тулаад ирэхээр хэцүү байдаг байхгүй юу. Тий. Тэр бол би бол үнэхээр мэдэрдэг. Одоо бол яг илааширсан л да. Илааширж гин гэж штэ. Гэтэ бас бүрэн ингээл 100% тоохгүй гэж байхгүй. Тэгэл өөрхөн талаар нэг ивүүд оромжлол уншчаар ямар ч хүн таатай байдаггүй байхгүй. Тийм штэ те яг өөр төр нэрчиж байгаа юм чинь. Тэгэхээр зэрэг тэр бусдад оромжилж байгаа хүмүүс ч гэсэн чамаг хин нэгэн бас ингээд зүгээр байх чи амар мухад оромжлол чамд бас амар мухад санагдах байхгүй. Тийм. Тэгэхээр яг адилхан ингээд хүлээж авах нь зүгэрлэгтэй за яах те. Тэгээ одоо ер нь бол яг подкастын зорилго одоо би яг энэ гэж хараад байгаа байхгүй. Яа тэгэхээр өнөөдөр ингээд нийгэм ингээд тэр чигээрээ гэдэг юм уу яа ч бидний сэтгэл зүй нэг юм хамгийн түрүүнд эргийг харахаас илүү юм сөрөг хандлагатай болцсон юм шиг энэ нийгэм өөрөө биднийг тийм болгоод байгаа юм шиг магадгүй би ч гэсэн өнөөдөр хин нэгэн ч гэсэн өөрөө ингээд анзаараагүй тийм болцсон чихайг үүсэхгүй те тэгээд зүгээр энэ сэтгэлгээ маань одоо өнөөдөр хоёлаа ингээд нэгнийг ингээд хин нэгнийг ингээд таныг юм яриад байгаа юм шиг боловч зүгээр л магадгүй те таныг муулж исэн өнөөдөр хин нэгэн таал өнөөдөр өөрийнх нь түүхээ ярьж ич тэр өөрөө үнэн болно. Тэгээ дээрэс нь өнөөдрийн 3 үеийн зураг ярьж ин гэдэг чинь яг үзэгчдийг тантай ингээм хамт байлгах. Тэгээ дээрэс нь та ингээд түрүүлсэн шүү дээ. Ингээд би ингээд тэр хүний түүхийг сонсоод надтай адилхан юм шиг санагдаа, хантай юм санагдаад байггүй. Таны амьдрал өөр болсон байгаа байхгүй тийм үстэй. Өнөөдөр та амар өөрийнхоороо болцсон нөхцөл нь та хин нэгний түүхийг сонсоод тантай ижил юм шиг санагдсан чинь та нэг юм ингээд нэг юм
гинжин тасарсан гэдэг шиг. Тэр би энэ мэдрэмжийг бол ингээ өгмөр байгаа байхгүй. Тэг би өөрөө аягүй их мэдэрдэг. Тэгээд дэргэд сууж байгаа хүн болгоноос нэг зүйл ингээ сураад авах ч өөрөө ямар гоё илээ. Тэгээд дээрэс нь түүхийг ярих тусмаа аягүй сайн ойлгож авдаг байхгүй. Та ийм туулсан учраас өнөөдөр ийм үзэл бодолтой юм уу? Тэ тэр нь мэдгээд амар гоё байдаг байхгүй. Ингээд нэг юм. Өнөөдөр би бас ингээ хэлэх амар дуртай. Өнөөдөр хоёулаа ингээ хамтдаа хоол тавиад идээгүү ч гэсэндээ сэтгэлээ аягүй гоё хамтдаа хооллоо. Тим мэдрэмж цадсан юм шиг мэдрэмжийг авах юм шиг нэг юм сэтгэлээ хамтдаа хооллоё гэж байгаа юм шиг. Яг нэг тийм мэдрэмжийг бол аваад дуустдаг юм. Тэгээд одоо ингээд дунд нь ороход ч гэсэндээ ингээ хоёулаа хамтдаа хоолоо хийж байгаа байхгүй тий. Хоёулаа хамтдаа гоё хоолоо хийж. Одоо ингээд олон хүмүүсийн амьдрал те туршлагыг ингээл сонсоол те сонсонгууд бас ч яс гоё юм айгүйх сурж авдаг. Үгүй надад биш дээ би ингэж бодсон. Хүн нөгөө амар харилцааны амтан гэл тэгээд байхгүй. Би нөгөө сайхан амьдралыг нэг ном уншсан. Хамгийн их таалагдаад байгаа ном одоо сүүлийн тэрл болчиход байгаа. Харвардын 3 үеийг дамжсан судалгааны ном юм бэ лээ. Тэгээд тэрэн дээр юу байгаа гэхээр хүн нөгөө мөрөөдлийг жаазлаа дээрээ тавьчихдаг гин. Тэгтээ мөрөөдөл бишээ нөгөө сайхан амьдралыг жаазлаа дээрээ мөрөөдөл шиг тавьчихдаг гэж байгаа байхгүй. Тэгтээ сайхан амьдрал чи өөрөө судлаад ингээ явах тусам хоёулаа хамгийн ихэнд ярьжсэн шиг нөгөө нас ахих тусам амьдралыг шал өөрөөр хардаг болоод байна гэдэг жисэн шиг амьдралыг яг ийм 3 4 үед ингээ хуваацсан бил. Тэгээд яг ч юм ингээс ингээ тохирцсон. Тэгээд хүн одоо үеийн одоо яг бид нар ийм карьер гэд явдаг юм нас. Энэ үед тулгардаг тэр сэтгэл зүйн юмнууд яг ижилхэн судлаад тахаар бүгдээрээ ижилхэн. Тэгээд таны ярьж байгаа төвчсөн бустай амар адилхан те. Ингээ яриад тахаар би ингээ сүултээ бодохгүй юу. Би ягаад ч юм подкаст хийж эхэлснээс хойш нэг юм баяр жаргалтай юм шиг мэдрэмжийг айгүй их юм авдаг, сэтгэл ханамжтай юм шиг мэдрэмжийг авдаг болчоод байгаа. Сүүлд анзаараад яагаад вэ гэхээр би байнгын 7 хоногтой зоолттой би нэг хүнтэй нэгээс 2 хүнтэй би ингээд яриад тэр нь чанартай яриа би хийгээд байгаа. Тэгээд ангууд яг ч миний сэтгэл зүйн юм төвшин амир юм. Айгуу гоё сэтгэл ханамжтай юм яриануд хийж ин л та. Тэнгүүд би нэгдүгээр юм сурж байгаа. Нөгөөтэйгөр нөгөө хүн надад итгэх юм ярингууд нэг нэгэндээ итгэх тэр итгэлтэл би болоод ирэхээр амар юм кайф мэдэрдэг юм байна. Өмнө нь болохоор би бол яалчааргүй ингээл яг ажил дээр ингээл станерэ компьютерээс лахгүй харилцаа байна уу байхгүй юу гэл яг тийм ингээ явсан чинь харилцаа өөрөө тийм аз жаргалыг өгөөд байгаа юм шиг надад санагдсан. Тэгэл ингээд одоо нөгөө яалчааргүй дугаар болгон хийх болгондоо би нэг хүнийг ойлгож авч байна. Тэгээд дугаар болгон надад яг ийм мэдрэмж өгöd байгаа байхгүй. Нэг юмыг сургацсан байдаг. Тэр нь миний харах өнцөгт аягүй сайн нөлөөлсөн байдаг. Тэгээд ингээд маргааш нэг үйлдэл хийхэд амар нөлөөлсөн байдаг юм байна лээ. Тэрийг бол анзаарж байгаагүй. Тэгээд хийх тусам анзаараад ангууд үзэгчнэрийн одоо ингээд яг бичиж байгаа комментээс мэдрэгддэг. Тэг яг аваасаа гэж ботсон мессежийг тэр хүмүүс авцсан, хантай юм шиг санагдцсан, өөр шиг санагдсан байнгут айгүй гоё юмаад. Яг тэгж сан. Тэгэнгүүт одоо яг надад тийг санаж байгаа. Танаас би айгүй их юм сурч аваад байна. Тэ? Тэгээ мэднэр байгаа даа. Тэр одоо мацгын яадгийн тэ. Тэгээ дээрэс нь яагаад та ийм хүчрхэг одоо ингээд хүн болгоны харцсан байгаа даа юм хулан гэж хүн бий болцсон юм. Тиймээс. Тэгж мэдмээр санагдаад байгаа учраас айгу гоё эхлийг одоо ингэ яваад байна. Зөө. Тий одоо нөгөө арилгаа яагаад игээд идэх шиг одоо нөгөө тий би сая гоё жишээ олчлаа штэ. Ногоо ингээд арилгасны араас айгу гоё үсгэлэнтэй юм болоод ирчдэг штэ. Хоол хийж байгаа жишээсэн чинь тэгээ одоо луун байлаа гэж үти. Луун чи эхлээл нөгөө нэг юм мэдхгүй ингээд маш олон луунгууд байгаа тэр дундаас нэг нь барьж авлаа. Тэгээ би тэрийг таних тулд эхлээд сайхан ингэнэстэй. Тэгээд ороод ирсэн чинь бид нар яг жинхэнэ хамтдаа хоолоо иддэг шиг тийм нэр санагдчихлаа. Одоо тэгвэл яг ингээл сайхан пил хийгээл. За пил хийгээл. За пил хийгээд та бүгд маань бас хамт байгаарэ. Харин тийм. Угаасаа яг энэ хүн чинь хамгийн бага насн дээр очиж ээж яг илүү сайн мэдэгддэг юм байлээ. Тэгээ би бүр мдээгүй байхдаа яг тийм юмнууд орчдөг тэр нь хамттай. За тэг хамттай мөчрөө илүү сайн явъя. Халуухан яриа өрнүүлцгээ хэдүүлээ. Харин энэ наа баг нэг жаахан таймер татах юм шиг. Тэг бүр ингээ галцсан. Зя. За одоо за хоёул бол ингээд таасаа ингээд төрүүлсэн. Стандараа хань ижлээ гэдэг чи ямар сайхан юм бэ гэж ярьж байна шүү дээ. Тэг би ингээд бас түрүү ингээд харилцаа гэдэг чи өөрөө хүний аз жаргалтай байх, гонигтай байх бүхий л ингээд зүйлсүүдийг шийдээд байна. Тэнгэд хосын харилцаа таны хувьд та хоёрыг бол одоо хүн болгон л одоо мэдээд байна шүү дээ. Ингээд мэдээж дагдаг хүмүүс нь бол тэнгэд ер нь танд ингээд хосын харилцаа хэрэг нэг зүйлээр дүрслээд хэлүүлэг ямар хуу байдаг вэ гэдэг нэг санагдсан бас. Хосын харилцаа юу? Тийм. Хосын харилцаа амар хөдөлмөр орно. Хөдөлмөр ongoing яваал нь.
Яваал байна. Би 5 жилийн дараа ямар болохыг мэдэхгүй шүү дээ. 10 жилийн дараа ямар байхыг мэдэхгүй. Гэтэл тэг яг хуу ахаал өөртөө л хоёр талаас аягүй сайн хичээх юм байлаа. Маш сайн ярилцсан. Гэтэ зүгээр нэг ярилцах биш. Одоо ойлголцож ярилцсан гэж бас амар өөр байхгүй. Одоо жишээлбэл би ингээл хүчийн намаа сонсохгүй штэ ингээл нэг яриа штэ. Тэгэхэд хэрвээ одоо тэр хүн маань одоо манай хүн жишээлбэл намайг сонсоод байгаа хэрнээ намайг ойлгохгүй байвал тэр харилцаар үр дүнтэй болохгүй. Тэгэхээр яг нэг юм честний ярилцаж ойлголцох тэгээ хамтдаа бинийхээ алдаа оноог ингээл хүлэм шүмжшөөрөө засган засаал ингээл явж штэ. Тэр дунд ч амар их юм болж байгаа байхгүй. Цас харнах дээрээ тулах хэмжээний хэрүүл болно штэ бас л. Харахаар дургу үрээдэд үес байна. Тэгэл тэр болгоныг чи ингээл давна. Ёстой хөдөлмөр шүү дээ. Жиг пийлэн штэ. Жиг ингээл тийш алиж байгаа шиг л юм болно тий. За би энэ дээр нэг онол бас ярих хэрэгтэй болчиход байна. Хоол гэдэг зүйлийг үү штэ. Соёл хоол яриад байна шүү дээ. Хоол гэдэг зүйлийг үнэхээр хоёр ангилдаг байхгүй. Анх дахь чухал хоол, хоёр дахь чухал хоол. За бид нар ч ерөөсөө бүх юм дандаа хоолно. Зин ч тавган дээр оршиж байгаа хоол зөвхөн хоол биш байхгүй. Эхлээд анх дахь хоол нь биелэлээ болох хэвээр. Тэрийг primary food гэж нэрлэдэг байгаа. Тэр анх дахь хоол нь биш дээ. Биднийг энергиээр хоолж идэг зүйлс. Одоо ингээ 12 нэр төрлийн зүйл би яг байдгийн тэрийг одоо circle of life буюу амьдралын тойрог гэж нэрлэдэг байхгүй. Тэний хамгийн чухлын нэг нь хос харилцаа байхгүй. Гэр бүлийн харилцаа, дасгал хөдөлгөөн, чиний санхүү карьер, чиний итгэл үнэмшил гэх ийм зүйлсүүд чинь чамааг эрчим хүчээр энергиэр нүдэнд үл үзэгддэг хэрнээл чамааг хооллоод идэг зүйлсэд байхгүй. Энэ чинь хоол. Англид орно. Гэтэ бүр хоолндоо анхдагч чухал хоол. Энэ анхдагч хоол эхлээд доктортой байж чи хоёр дахь руугаа орно гэсэн. Тэгэхээр би эхлээд дандаа энд сарчмаар явдаг байхгүй. Одоо миний бас нэг одоо жанжин шугам. Миний анхдагч хоол алдагдчихгүй гэдгээ дандаа хардаг. Тэрэн дотор одоо миний гэр бүлийн харилцаа, санхүү карьер, дасгал хөдөлгөөн заавал ордохгүй энэ дотор. Тэнгүүд л өөрөө хэрвээ гэр бүлийн харилцаа тогтворгүй байх юм бол би өдөр тутамдаа зөв хоолж чаддгүй. Одоо та яа ингэ бодонгоо яг тийм байдаг байхгүй. Ерөөсөө л дандаа л тийм байдаг. Тэр турхийг хүсчихсэн ч гэсэн эмхтэн цаана заавал анхдагч хоол нь алдагдсан байдаг байхгүй. Тэгэхээр тийм учиртай ингээд шууд хоорондоо холбогддог гэсэн. Тэгэхээр хосын харилцаа амар чухал. Сэтгэл зүйн хоол болоо авчиж байгаа. Тийм шүү дээ. Тэр маань эхлээд доктортой байж ич за одоо би юу илээ дэлмээ байраа гой хоол унсаа би гой тасглаа гэх юм чинь ингээд энэ нь ингээд зэгсэрж байгаа байхгүй. Тэгвэл тийм одоо жишээлбэл манай нөхөр надтай муухай харилцаатай найз залуу тийм ингээд битээр амар асуудалтай байлаа гэхэд би яаж одоо гой дайт гой барьж те гой би хатаа гой бол гэж бодох юм бэ? Эрүүл хооллоо гэж бодох юм бэ? Сэтгэл санаагаар унахаар хоолноос гардаг хүмүүс байна шүү дээ. Сэтгэл санаагаар унахаар нэг бол их иддэг хүмүүс байна. Энд чинь тэгээ юутай холбоотой вэ? Анхдагч хоол байхгүй. Тэрэндээ л алж. Тэгээ тэрэн дээрээ хамгийн их хэлж ажиллаж иж бид нэр тавган дээрх байгаа хоолыг анзаарч хардаг байхгүй. Юу хүлээ гэж. Тэгэхээр энийг бид нар нөгөө өөрийн мэдлэхгүй угаасаа байсаар ирсэн. Гэхдээ бид нар нөгөө нэг анзаарахгүй байгаа байхгүй. Одоо харин өөрөө яаж асуу гэдэг чи одоо энэ дээр орж ирнэ. Тийм болохоор миний хувьд одоо эренбэрээ ярих юм бол нэг чухал асуудал бол гэр бүлийн харилцаа байна. Одоогийн байдлаа шүү. Эцэг нэг өөрчлөгдөн. Өмнө нь минийх дасгал хөдөлгөөн байсан юм. За. Юу дасгал хөдөлгөөн гэр бүлийн харилцаанаас number 1 шүү дээ. Байла. Одоо Тэр үедээ бас хос байсан. Одоо болохоор гэр бүлийн харилцаа number 1. Хоёрт дасгал хөдөлгөөн орж байгаа. За санхүү карьер ээж магадгүй одоо мөнгө бас чухал биш үү? Тийм ээ. Чухал биш үү амьдрах гэх. Бас явж штэ. Тэгээ гуравт нь дасгал хөдөлгөөн юм ирэмблэн гэсэн үг. Тэгэл энэ дээр ажиллана. Тэгээ одоо хосын ярилцааны хувьд анги хэлж байна. Хөдөлмөр гэлтэгч штэ тий. Яг яаж тэгвэл хөдөлмөрлөх ёстой know how хэрэгтэй байхгүй. Байнга ярилцах хэрэгтэй. Одоо байнгын цаашаа юм бэ? Ямар нэгэн юм чиний сэтгэл нэг юм торно штэ. Одоо ингээл нэг юм энэ одоо гэл яг ингээл бодно штэ. За Who are you гэж одоо нэг бодно шүү дээ. Чи үлээ би үлээ гэж бод. Тэр үедээ л нөгөө яг бодоод байгаа юм аа тухайн үедээ нэг ярилцаал онгооч асуудлыг тухайн үед нь цэгцлэх хэрэгтэй. Тэгэхгүй дотроо хадгалаад ингээд нөгөө яваад байвал чи л өөрөө дараа нь хэцүү байдалд үүснэ. Тэгээд нэг олон хавар нэгэндээ олно. Тэгээд тэр хэрүүл чи амар хэрүүл болдог байхгүй. Тэгэхээр л тэгүн байдал үүсэхгүй тулд дор нь асуудлыг цэгцэлж нөгөө нэг шийдэл зэгслэл дараагийн асуудал зэгслэл ингээл яваад ахгүй бол тэгээ тэр асуудлыг ер нь сөхөөд юм л дээ. Бид ч жоохон сөхөөд байдаг л та.
би яг хоо тэрийг бол би сүхтгүү гэж хэлэхгүй. Сөхнөө. Тэгтээ нөгөө битээр одоо ярилцахтаа одоо манай намайг сүхгүй штэ. Сүхгүй. Ингээд дуусгаар болсон. Бараг гар хөлийнхөө өсийг зураад явуулж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт нэгэнд ингээд тухайн үед яриад дууссан юм чинь би дахиад сүхгүй байхгүй юу. Тийм тэгж котлдог болсон. Тэгэхгүй болохоор зэрэг нөгөө нэг шийдэгдээгүй асуудлыг бол сүхнэ. Шийдэх хэрэгтэй байгаа байхгүй. Би болохоор зэрэг нөгөө шийдэгдээгүй асуудлуудыг л эргэж ухаад идэг гэсэн байгаа байхгүй. Тэгэхээр сэтгэлд нь үлдсэн байгаад ш. Тэгэхээр тэрийг нэг мөрөл шийдэх хэрэгтэй л байгаад байна. Тэгвэл хосын харилцааныг аштайхаа ингээд цаашаа яваад байна. Тэгэхгүй болохоор сүүл рүүгээ би чи болно штэ. Тий. Харин тэгэхээр энэ нөгөө асуудал тий альва нэг асуудал ингээд байхад тэргээ давж гараад тэгээ ингэсэн байна гэдэг ингээд бид хоёр бас нэг юм манай сургууль дээр зааж өгсөн одоо ингээд хосын харилцаагаа тэнцвэртэй гоо авч явах нэг юм тасгал үүдэг. Одоо жишээ нь бид хоёр ингээд нэг юм яаштай. За чиний хамгийн чухал одоо энэ гэр бүлийн харилцаа чиний надаас хүсээд байгаа. Яавал одоо надаас хайр мэдэрдэг те. Чиний хувьд хамгийн чухал дөрөв юм юу вэ? Ирэмблэн заяа. Бичнэ. Миний хувьд хамгийн чухал юу вэ гэж бас ирэмблэн. Тэгэнгүүт миний хувьд заяа юуг би тэр хүн надад юу гэж өгвөл би хайрлаа ингээ хайр үрэх гээд штэ. За нэгдүгээрт за минийх заяа би хэллээ шүү. Нэгдүгээрт болохоор гэр орны ажил туслах. Тийштэй өнөө. Ая шазангийн минь эцэм угаагаад өчтдөг байх те. Би аяга угаачхад яд шалыг минь нарчаад өчтдөг байх. Энд чинь миний нуруунаас ачаа авч үргэлцээд байхгүй. Би тэгэхээр миний хайр үрээд идэг. Тэгэнгүүт миний нэг чухал юм хүн болгоны дээр ирэмбсэн юм өөр байт юм байлаа. Тэгэнгүүт хоёр дахь чухал юм нь одоо намайг сонсох ч юм уу тий. Тиймэрхүү юм битсэн байгаа байхгүй сонсох. Тэгээ явж байгаа хамгийн сүүл нь одоо бэлэг мэлэг авч өгч юм уу мэдгүй. Тэгээ зарим эмэгтэйчүүдэд те над гоё юм авч өгөх хэрэгтэй. Тэрнээс би хайр мэдэн. Тийм эмэгтэйчүүд байгаа штэ. Онцлог байхгүй юу? Үүсэх аргагүй. Тэгээд бид нар биенийхээ тэрийг ойлгочих юм бол энэ хүний чинь number 1 нь тэр штэ мэдчихнэ. Тий. Тэгэнгүүт одоо жишээлбэл манай миний номер 1-ийг мэдсэн юм чинь одоо би хоол хийж өгөнгүүт аяга шууд угаагаад өчтдөг ч юм уу. Тэрийг би хараад маргааш юу юм байна? Тийм штэ. Тэгвэл тэгэл нөгөө гэр орны одоо тэр нэг ажил би бас түүхцдэг хүн байхгүй. Би чинь бас нэг тийм амар сайн гэр эзэгтэй бол биш. Бас ингээл ажилдаа явдаг болохоор ингээд түүхцдэг байхгүй. Тэрнээс минь хамтд ингээд тусалцаад явхаар амар гой санагддаг. Тэгээ манай хүний хувьд номер 1 юм нь хоол байлуу та. Тийм үү? Тий. Би өөрөө бодож байсан байхгүй. Тийм үү? Тэгсэн чинь хоол байгаа юм чинь хоол амар чухал юм байна. Зөө. Тийм. Тэгэнгүүт ингэж байгаа байхгүй. Би чиний номер 1-ийг өг, чи миний номер 1-ийг өгнө. Би тэр хүнд хоолыг өгөхийн тулд тэр хүн надад гэрээ тийм байна тий. Ингээд өгөө аваад. Тэр нэг иймэрхүү ажил нөгөө хэрэг ойлгохгүй ойлголцохгүй байвал иймэрхүү дасгал ажиллаас байдیں۔ Тэгээ нэгнийхээ нь эхний чухал одоо 2 3 мэдчихэж байгаа байхгүй. Тэрийг хийж өгөөд байхаа тэгэл аюу айтайхан байна. Тэгэхээр хосууд болгоны дээр number 1 2 янз байдаг юм билээ. Тэгээ яалч ярахгүй ингээд ярилцсан гэдгээ хэрнээ яг тулаад ирэхээр ингээд ярихгүй бас мөчүүд ингээд зөндөөл идэг шүү дээ. Тэгэнгүүт бас нэгнээ мэдчихэн бас ингээд энэ хүн чи ийм дээ гээл. Тэгээ бид нар ч гэсэн амьдралынхаа туршид өөртөө чи нэг өөрийгөө сайн мэдсэн үү гээл тэгэнгүүт таньжил явж ингээд тэгж байгаатай адилхан дэрэгт хүн бас ингээд намайг мэдэх гэж ингээд явж ингээд хараад үзэхээр өөрийгөө таньж мэдээд явцдаа би энэ үед юм байна гэдэг нөгөө хүн дэлчих юм бас арай илүү амар байна шүү нэр тий. Тэгэхээр энэ чи ажил байгаа үстэй. Ажиллагаатай ингээл гоё хак биш сая. Банкэр харин энэ дайггүй хак. Энэ угаасаа миний гаргасан хак биш шүү. Цаанаасаа бүр юм сургууль тийм заа тийм ийм арга дасгал ажил гэдэг хосууд харилцаан зориулсан. Тийм тэр харилцаагчдыг л гоё барьмаар л нь шүү дээ. Тийм банк биш юм аа гэж жилдээ нэг удаа. За эхний 1 2 ч өөрчлөгдсөн юм уу гээл те. Дахиад нэг цаасан дээр ингээл за миний 1 2 дахь өөрчлөгдсөн бол тэгэл тэрийг харуулаад эхний 1 2 бол өгөөл аваад ахна шүү дээ. Түлээс ингээ нэр шинжлэгдэж дээ. Одоо жишээлбэл манай он жишээлбэл над ингээл цэцэг мэцэг бэлэг одоо эхнэр дуртай штэ. Цэцгэнд амар дуртай хүмүүс байна штэ цаан чинь. Би нэг тийм биш байхгүй юу? За. Тэгээд хүрээд яана хүчин штэ тэ цэцэг нь гоёлтоо тэтэл ингээл хүчин гэж бодохоор надад айгу ингээл хэцүү санагдаад байдаг. Тэгмээ тэрний оронд миний онгор шалаа баагаад өчөө тэгвэл би бүр баярлнаа. Ингээл тэр чин манай тэр битүүрийн л харилцааны тэр нэг онцлог байдал байхгүй юу? Тэгэхээр тэрнтэй адилхан хосууд болгоны тэр харилцаа гоё. Цэцгэн дуртай их нэртэй
цэцэг аваад өгөөлээ. Тэгээ улам л гэрэлтэй тахна шүү. Тэгэл тэр хүн л тийм юм хүсээд шүү. Тийм ээ. Тэр л өгөөдөө. Тэгэл нөхөртөө ч гэсэн тэр хүний number 1 юу вэ л тэрийг л одоо өгөөдөө. Тэгтээ чи эхлээд өөрийнхөө бас авах хэрэгтэй байхгүй. Харилцсан шүү дээ. Тэ өгөөл байвал тэгэл хэцүүдэн шүү дээ. Өөрөө авахгүй байвал. Тийм шүү дээ, тий. Тэгэл барилга сайхан барих нь шүү дээ. Оо за ста. За сэдв болгон дээр л юм мэдж авч ин да. Гоё байна. Давс сужрын сайхан тааруулж явж ин. Хоёр талаасаа ингээ хоол игээд шүү дээ. Гэхдээ тий. За энэ бол яг энэ үеийн айгуу нэг юм сонирхолтой маш олон одоо юм айгуу олон зүйлсүүдийг юм ухаарч хараад байгаа санагдлаа. Тэгэхээр нөгөө түрүүчийн энийг яг юу гэж ойлгох шиг ингэнгүүт нь өөрөө туулаад үтцсэн. Туулж гарцсан зүйлсүүдийн нэг юм ард нь гараад байгаа энэ хүн ингээд юм шиг надад санагдаж байна. Танд юу гэж санагдаж байна яг энэ? Тийм байна. Бас зураг бас тийм богоос нэгдэ шиг харагдсан. Харин тийм юуны ард гарцсан юм шиг ирэмгий харагдаж байна шүү дээ. Тийм. За одоо тэгээ тэнгүүд чи хоёулаа нэг түрүүн нэг юмны шалтгаан юу вэ гэнгүүт нь шууд өста нэрээ өсвөрнээс бага нас руу ингээ орчиж байгаа байхгүй тий. За энэ үе бол үнэхээр сонирхолтой байлаа. Тэгээ дээрээс мэдэхгүй юмнуудаас мэдэж авлаа. За одоо хоёулаа өсвөр нас руу норёо. Өсвөр настай яг нэг adult хүүд рүү шилжиж явж байгаа нас юм. Энэ зураг нь бол яг тийм гэсэн тий. 2021-т үе лөө. 2021-т үе юм уу? За одоо энэ өсвөр нас чи өөрөө бас юу савлгаатай нас байна. Тий? Нэг юм маш олон өсвөр насны найз нөхдөс хэсүүлээл одоо маш олон зүйлсүүдийг шинээр харж гин би хинбэ гэдэг үе дээрээ бараг очиж гин тий. Таны хувьд яг энэ өсвөр нас ямар вэ? Угаасаа хамгийн савлгаатай үе чинь өсвөр нас л та юм үзэж тулдаг тий. Тэр дунд одоо их юм болно. Энэ бол одоо бас л ёстой нэг өөрөө өөртөө тэмцэжсэн л үе байна. Тийм үү? Харц нь одоо ингээл нэг тийм юу гастай. Хоос харагдахгүй байна. Тэгээ хүний харц яг мэдрэгдэг тий. Одоо цаана айгу гунигтай байгаа байхгүй юу? Би одоо яг энэ үе дээрээ юу тулж яснаа мэдж байгаа штэ. Энд дээр ингээд цаанаа л нэг тийм сэтгэл санаа ингээд нэг юм нэг л юм болж өгөхгүй байгаа. Тэгээ тэрнийг ингээд нөгөө хэдийн гой зураг авалт орж байгаа ч гэсэн цаанаа л нэг тийм гунигтай харцтай байгаад байгаа байхгүй юу? Тэгэл өөр ингээд тэмцэл явж байгаа үе л те. Тэгээ бас нэг жоохон жим нэмж мэмцэн тэгэл дагаал дааврын алдагталд орцсон те. Тийм үе бол бас байгаа. Та ер нь тухайн үедээ юунаас илүү их тийм хэцүү мэдрэмжийг авдаг вэ? Энэ одоо бас нэг ярихад бас хэцүү сэдвэлтэй. Одоо юу бас нэг relationship-тай холбоотой асуудлууд ер нь бол сэтгэл зүйн хувьд амар нэг юм хэцүү. За ер нь suicide л мод шүү заяа. Ер нь бол ингээд өстой нөгөө нэг хинч биш юм шиг мэдрэмж авдаг. Авч исэн. Яах учраа болохгүй. Өстой нөгөө нэг дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу нэг тийм үе бас надад болж исэн байхгүй юу. Амиа орлч марч юм шиг те ингээл ерөөсөө ингээл амар докторгүй бүр тийм үе байгаа. Яг тэр үе ихгүй. Тэгэл нөгөө нэг дасгал хөдөлгөөн ингээл нөгөө яг ингээл хийдэг. Тэгтээ тийш дасгал хөдөлгөөн хийдэг гэсэн чинь нөгөө нэг тэрнээс ангиж ирэх гал дасгал хөдөлгөөн хийдэг. Тэгэл тэгтэл нэг ингээл уучраа болохгүй л ингээл ерөөсөө аюул савлгаатай суу яахгүй. Relationship-ээс үүдэлтэй. Тэгэхээр нөгөө нэг өсвөр насныхан чинь одоо яг тийм нэг ялангуяа одоо би харилцаа гэдээ яриад байгаа шүү дээ. Relationship-тэй холбоотой тийм юм дээр амар эмзэг тусдаг байхгүй. Нэг юм хэцүү юм тохиолдол. Өсвөр насн дээр. Тий, өсвөр насн дээр. Тийш тий. Тийш бүх юм л амар тэнцгээр тусч байгаа гэх юм шүү дээ. Надад бол тийм suicide амар хэцүү үед бол байсаар. Тэг би тэр нарийн ширээ юм бол ярмааргүй байна л да. Гэтэ тийм үе тохиолддог байхгүй. Харин тий. Тэгээ тэрнээс өөрийгөө яаж авч гарсан бэ гэдэг чинь л одоо нөгөө тийш. Би ч ингээл бясгал йогч хийж үтсэн. Тэгээл одоо нөгөө фитнесийн дасгал тэгэл дасгал хөдөлгөөний хийж л өөрөө авч байгаа шүү дээ. Тэгж өөрийгөө яг татаж гарч иржээс үехгүй юм чи. Тий. Тухайн үед ер нь нэг юм сэтгэл санаа одоо ингээл таагүй хэцүү үе зөндөө байсан гэж шүү дээ. Тэнгүүт ер нь та ингээд ярилцдаг байсан уу хинэгэнтэй? Үгүй. Энэ үед ингээд амар хаалттай болчтой юм байлаа. Ярилцаач хүн чамааг ойлгохгүй шүү дээ. Тийм нэг үе байдаг хөхгүй ингээл амар хэцүү ингээд яг мэдээж найз төгтүүд яриа штэ. Тэгэл тэд нар маань мэдээж ойлгоно. Тэгтээ нөгөө биеэрээ туулж мэдрээгүй хүмүүс ч бас сайн ойлгохгүй. Тэгэл би найз төгтүүдтэй ингээл юу болоод байгаагаа байн байлаад яриад л тань ш тэ. Бас хэцүү. Хүнд тэр дараа болчихгүй тэ төв болчихгүй гэж бас сайн. Тэгэл ээж мэжтэй ингээл уйлал ингээл ярингууд санаа зовчно.
Тэгээ би нэг ээжтэй нэг амар уйлж ярьжсэн байхгүй орж ирэл. Асгарчл уйлаа лээ. Манай ээж жоох айжсэн гэсэн тохой үү. Яана амар олчихтэй гэлтэй. Тэгээ нэг тийм үе байсан байхгүй. Тэгэл ингээл одоо ч бол зүгээр байж байгаа л ингээл нэг юм руу хан руу ингээл гөлөрдөг ч юм уу те ингээл хүний яриаг сонсгоо байцсан. Хоолноос гарч мараал те. Мэдхгүй нэг тийм одоо би яг энийг ботох гэхээр ингээд бүрсгэр байгаад байна. Одоо нэг айлдаа олон жил өнгөрцөн болохоор ингээд нэг юм бүрсгэр нэг юм юу байгаад байна л та. Тэ нэг хүн мартахыг хүсэн юмас ингээд хав дараа мартчих. Би угаасаа ардан гараад одоо ингээд асуудалгүй байгаа болохоор эргэж нөгөө яах гэхээр ингээд нэг бүрсгэр байгаад байна. Гэтэ ер нь бол хүмүүст ийм юм тохиолддог байхгүй юу? Тийм үднээс л би нээлттэй ярьж байгаа шүү дээ тийм ээ. Тийм үе тохиолдсон байгаа. Одоо манай ээж мэж хүртэл одоо яана гэж айжсэн. Тийм үе байгаа манай дүү мөн тэр. Та тэгтээ дүүтэйгээ ярьдгүй юм уу? Яг энэ үедээ. Тэгэл ярих үедээ ярина л та. Гэтэ тэгэл манай хүн ч бас завгүй. Бас л ингээл тэд хоёр ч өөрсдийнхөө амьдралыг болгочих. Одоо би юу нь яах вэ? Би бүгдээр л өөрсдийнхөө толгойг мэдээл явж байгаа штэ. Тийм үедэн тэгэл би бас ингээл гэл яриад л тань штэ. Тэгэл ер нь ганцаараа уйлал яаж бас үе зөндөө байгаа. Одоо яг тэр нөө би түрүүн сайхан амьдралын ном хэлсэн шүү дээ. Тэрэн дээр бүр яг оноо хэлсэн байгаа байхгүй юу? Хэлж штэ савлгаатай үе тэгээд иймэрхүү эвгүй шийдвэр гаргах гэдээсэн үе ингээ байсан гэдэг чинь. Тэрэн дээр юу гэсэн гэж олсон дээр алхаж буймит игзэгтэй гэж байна. Та төсөөлөх тийм хаастай. Олсон дээр алхахаар хүн яах юм? Ингээл санджигнал унтж нэг бол амар уналтанд орно. Нэг бол буруу замаар будаа тань. Харин бүр ингээд ахангүй бүстгэл санаа унаад явбал эмхтэн чинь нэг яг нэг тийм үе дээрээ өөрийгөө татаж гарахгүй бол бүр тэгэл буруу замаар явж болно шүү дээ. Та ихтэй тэр үеэсээ яаж ингээл бүр ингээд сип гэл ингээл бүр ингээд амар ингэсэн юм шиг юм өөрчлөгдөжсэн үе хийцээсэн. Тийм сипис үе байхгүй шүү дээ. Чи ингээд нэг ингээл айжсанаа за би одоо нэг кинон дээр л тийм гардаг баг. Амар уналтанд орж байгаа л ингээл нэг яагаад идэв шүү дээ. Үгүй. Энэ дээр бол ерөөсөө тийм байдгүй юм байлаа. Амар олон жил ингээл яваал идэв юм байлаа. Одоо энэ чинь ингээл яваал байгаа штэ. Тэгээд цаг хугацааны ирэхээр багаар мартагдаал, илаашраал. Тэгэл миний сэтгэл санааш тогтун болоод тэгэл нөгөө өөрөө хийх ёстой юм ухаарал ойлгоол тий дасгал хөдөлгөөнийг сэтгэл санаатайгаа өөр ажиллаад ингэж багаар илааширч ингэж явж ийж finally штэ одоо ингээд эцээс баг 7-8 жилийн дараа сип хийж байгаа байхгүй юу? Яа. Тэгэхээр эн чинь ерөөсөө ингээд ганцхан өстой иршгэл байна гэдэг тийм биш. Яваал гэдэг байхгүй. Бараг сэтгэл зүйч дээр бараг очих л байсан бахта би тэгэл нөө тийм итгүй яг ганцаараа нөгөө явсараа байгаа л. Тий. Одоо ер нь яг тэгвэл таны энэ яг юм идэрсэн гэж та хардггүй эсвэл идэрж байгаа гэж хардггүй? Одоо бол идэрсэн. Одоо бол ямар амарх юм бэ те. Одоо бол би эргэж хараад зүгээр л би одоо яг энэ үе очих юм бол би зүгээр амар сайхан ингээл ёстой сайхан тэврэл бүх юм зүгээр олно гэж зүгээр тэврэл айгу сайхан санаа сэтгэлний тайвшруулмаар л санагдчихээн тий. Тэгжэл санагдчихээн. Тэгэл бүх юм зүгээр шүү you can do it. Бусдаар бол тэгэл үнэхээр цаг хугацаа л идгээд юм байл. Тийм бусдаар бол нэг сип хийгээл амар юм. Тэгэл сип хийж явж бол ундаг байхгүй. Айл ингээл гайгүй болоод тасгал хөдөлгөөн хийгээл амьдрал уул ингээл нэг амьдрал яваад байгаа штэ гэж ингээл гинжигнээд юм чим хийгээл тим чим хийгээл тэгэл гэртээ ирээл ингээл гэртээ ирээл ингээл нөө бад юм шиг юм авчдаг. Тийм амар даймажтэй ингээд сэтгэл зүрх ингээл ер нь би чи ингээд өвтөрцөн. Тэгэл тэр чинь ингээл нөгөө нагаал писэ нагаал тэгэл ажиллаа л яваал. Миний хувьд бол тийм байсан. Тийм одоо нөгөө гинт шууд амар одоос даалмал байхгүй. Алж байгаа л унцдаг байхгүй. За би одоо алж энэ гэж ботгол унцдаг байхгүй дахиад. Тэгэл яваал эдийн. Тэгэл тэгж байгаа л нэг мэдсэн чинь гаг болцсон. Мартсан ч юм уу те. Нэг мэдгэд л овер хит болсон. Нэг мэдгэд л одоо мартчихсан гэл сэтгэл дотроо хүлэмжшөрсөн уучлалсан ч юм уу те хайцсан. Тэгэл зүгээр болчтой бил. Нэмэх би зүг буруу яаж байгаа бол сайн мэдэхгүй байна. Тэ. Одоо энэ гэхдээ ийм хин нэгнээс юм хамааралтай бол явж штэ ингээ relationship base гэдэг чинь тэнгүүд та тэрийг ингээ за цаг хугацаа ингээ яваад та ингээ марцсан юм уучлсан юм гэдэг чинь та тэгвэл тэрийг уучлсан гэж үздэг үү? Яа. Одоо над хамаагүй байхгүй юу? I don't care anymore. Би одоо ингээл өөрийн гэсэн амьдралтай болсон юугээл гэл тэгэл явж авах тий. Тэгэхээр нэгдүгээрт ингээд цаг хугацааны ирэхээр илаашиж
Тий, тэгэхээр явсан нөгөө байна, тий. time is everything гэдэг үг бүр амар байгаа байхгүй. Цаг хугацаа л чамааг эмчилнэ. Цаг хугацаа бүхнийг харуулна. Цаг хугацаа чамааг хинбэ гэдгийг чинь харуулна. Худал хуурмаг хүн байсан ч цаг хугацааны ирэхээр яг үнэн төрөх чинь тэгэл илэрнэ. Тийм болохоор зэрэг би одоо үнэнгээрэл байх юм байна. Одоо би алдаа хийсэн бол яа гэв те whatever. Миний өнгөрсөнд хийсэн алдаа. Гэтэ одоо би хэн байгаа нь чухал байгаа байхгүй юу? Тэгээ яг одоо тэр зарим хүмүүс байдаг шүү дээ. Хүний байлаар нөгөө бүх сухдаг, хүний алдаа малдаан дээр дөрөөлж доромжилдаг те. Тэр бол одоо хамаагүй шүү дээ. Чи өөрөө өнөөдөр хэн байгаа чинь чухал байгаа байхгүй юу? Тэрий чинь хүмүүс харж гин. Чи өөрөөсөө үнэн байгаа л байх тэгэл бүх юм баг. Тийм тий. Одоо эндээс миний яг одоо жанжин шугамчин бас ингээл шилжил орж ирж байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Тий. Тэгээд нөгөө та төрүүлжсэн те ингээд ийм амар уналтаас ингээд яг ингээд гарч ирж байсан. Тэгээд энэ бүхэн ингээд гарч ирээд тэгээ сая ингээд шилжиж орж ирж байсан гэдэг шиг жанжин шугам маань ингээд гарч ирж байсан. Тий. Тэр нөгөө нэг элашралтэй сэтгэл санааны тэр идэгрэл чинь өөрөө цаг хугацааны юм байгаа байхгүй юу? Гэтэ миний ярьж байгаа цаг хугацаа ганц 2 жилээр биш байхгүй юм чи. Олон жил үргэлжилж штэ. Тэгэл тэр хугацаанд хүн амьдрчил байна. Тэгээ сэтгэл санаа тэр нэг амар эвдэрсэн сэтгэл санаа чинь бол идэхт айгүй хугацаа орж байгаа байхгүй юу? Одоо ингээд бодохоор за одоо яг тань шиг хэнийг ингээд хажуу сууж байгаа гэж бодъё л та. За яг энэ охин ингээд энд хажуу сууж байгаа шүү зэ. Тэг ингээд харахаар яг гин сэтгэл зүйтэй байгаа. Гэтэ та тэр биш. Гэтэ тэнд ийм охин сууж ийн гэх тэгвэл яг яах хэвтан бол одоо ингээд бодохоор нэгдүгээр тэр хүн чинь ингээд дотор амар юм эвгүй болчихоо гэдэг юм сэтгэл зүйтэй байгаа байхгүй. Тэгэхээр ингээд тэрийг нь одоо жишээл та мэдчихэж байгаа. Тий. Тийм тохиолдолд бид нэр хин нэг юм туслах боломжтой гэдэг юм уу яадгийн тий. Магадгүй тэр охины туусныг яг өөр хин нэгэн яг биеэр сэтгэлээрээ мэдэрсэн тохиолдолд бол яг жинхэнэ үнтэй зөвлөгөө өгөх бах. Тэгээ зөвлөгөө өгөх гэж бол тийм ээ. Зааж тий чи одоо ингэдэг биш. Зүг ойлгоол чи бол үнцэнтэй. Чи бол үнцэнтэй хүн шүү гэдгийг л мэдрүүлэх. Чи давж гарч чадна. Магадгүй одоо тэрэнд дэмнэх одоо яадын гоё сэтгэлээс сэргийх гоё дасгал хөдөлгөөн хийдэг ч юм уу. Дасгал хөдөлгөөн угаасаа анхдагч болохгүй. Тэрэн дээрээ ажиллая те найз нөхдүүдтэйгээ орж гарыг гоё ингээд үр бүтээлтэй юм хий. Тийм байдлаар нь л дэмжиж шүү. Бусдаар бол тэр хүн тэгжэл бид нэр дэмжиж тусалж чадна уу гэхээс ингээд хамт ингээд гониглаад иж болохгүй. Дэмжиж өгөх хэрэгтэй. Аливаа ингээ гарын ор эсвэл яадгийн те эсвэл хамт дасгал хөдөлгөөн тэгжиж тэр хүн чинь өөрийгөө эдгэж ингэж явна л та. Тийм. Тэгэл эцээс тэр хүн өөртөө тэгэл ажиллана ш та тэр дундаас. Нөгөө та нөгөө хамгийн хинэлжсэн сонголтыг өөрөө хийдэг. Тий, сонголтоо өөрөө тэгжсэн тий. Тэгэхгүй болохоор ингээ хүмүүс дэмнэл юм шүүгээд ахад өөрөө хичээхгүй бол улам л уналтанд орно ш та. Тийм шүү. Би одоо ингээ нэг харах нэ. Хүний хэцүү цаг үед ирсэн ямар нэгэн дуртай хобби сонирхол хүнийг бас тэр юмнаас нь айгуу сайн гаргаж ийн гэж хараад байна. Тийм болохоор одоо миний дасгал хөдөлгөөн хийдгийн шалтгаан одоо битэрийн хоорондоо харилцаа гэдэг шиг дасгал хөдөлгөөн битэрийн харилцаа одоо амар гүн гүнзгий байхгүй. Тийм байна. Тий. Бүр гүн гүнзгий юм харилцаатай эхэлсэн болохоор яг тэр хин одоо хүртэл тэрүнгээрээ л явдаг гэсэн. Тэгэл зүгээл гоё тогтвортой гоё байлгах гэж. Тэ? Бэлтгэл хийсний дараа би хүн хүндний яг нэг мэдрэмж өгдөг байхгүй юу? Бэлтгэл хийгээл нэх гоё хөлс гаргаал толинд өөрийгөө харахад л чи үнцэнтэй шүү. Би өөрийгөө хинбэ гэдгээ санаж яддаг байхгүй. Сонирн байгаа сонирхолтой хүн болгон тийж мэдэрдэг би мэдэхгүй. Одоо шил би яг бэлтгэл хийгээл хөлрөөл одоо нэг том бэлтгэлийн ард гарлаа. Миний бэлтгэл чи яг хэцүү үед амар хэцүүлтэй. Тэгээ би өөрөөсөө албаар юм сорилттой юм одоо нөгөө чаленжийн тийм сорилттой тасгал өгдөг. Тэрний ард гарангууд нэг юмний ард гарах хүн чинь нэг гоё хүүх гээл нэг гоё мэдрэмж авдаг шүү дээ. Яг тийм мэдрэмж авдаг. Тэрний шалтгаан нь дараа нь би толинд өөрийгөө хараад юу дээр чи чадсан чи бол үнцэнтэй гэдгээ дандаа хэлдэг байхгүй. Тэгвэл чи өөрөө өөрийгөө л тэгж хэлнэ шүү дээ. Өөр хин ч чамаа ертөнцөөр дүрэн чамааг гачи ингэж бож юмсах шүү дээ. Тэгэхээр бид нар л өөрөөсөө үнцэнтэй гэж. Тэрийг зарлах шүү. Зүгээр л тэр хүн дэндэл өөртөө тэгж ажиллаад ах хэрэгтэй байхгүй. Тэр чинь л айгүй чухал. Тэгэхээр өөртөө аягүй сайн тулж ажиллаж чинь тийм. Ялч урахгүй тэгэл дасгал хийсний дараа хүмүүс нэхгүй ми таймаа авчлаа гэдэг одоо тийм одоо ми дасгал хийгээл ард нь гараад бүгд би нэгээ ингээл гар мараараа
алгаа ингээл өгөөл цохол гэдэг одоо миний бэлтгэл дээр манай одоо шамнар гол нь чинь бид нар бүгдээрээ тэрийн ард гарсан би чадсан ингээл өөр хүн цэнийг дандаа мэдэрдэг байхгүй. Фитнес хийхээр одоо ингээд жим юмд ингээд явахаар яагаад бас тэгдэг юм бол айгүй сонд тэгдэгтэй нэг юм хүчрхэг юм шиг нэг дасгалын ард гарчаал нэг хүчтэй болсон юм шиг өдр зэдрэл тийм шүү дээ. Стресс нь амар өндөр болгодог. Тэгээд дасгал хөдөлгөөн яагаад анхдагч хоолны бүр хамгийн чухал дөрвийн нэг байна. Энд чинь чиний нөгөө тархитай чинь дандаа ажилдаг. Тархины допамин ялгардаг. Одоо нөгөө даавар чинь сэтгэл санааг дэмжих даавар, серотонин, допамин даавар, өг шатаах үүрэгтэй гойгоо дааврууд чинь дандаа ажиллаж төвчжээдэг болохоор хүн сэтгэл санаагаараа дандаа ингэж дэмжигдэж байдаг байхгүй. Гоё. Тэгэхээр айгуу чухал. Тийм ээ тий. Та тэгээд хамгийн ихэнд энэ зураг харчаал. Ингээ нэг хараад байсан ийм очиртай байсан юм уу ер нь? Тий, энэ зураг хараад нэг нэг тэгээдсэн та нэг юм реакшн гараад. Чавстан даа. Тийм ээ тий. Одоо магадгүй би 40 хүрээд өөрийнхөө энийг ч гэсэн даа гэж болно шүү дээ. Тийм тий. Хүний харах онцгой ингээл нэрнгэсээ жил ирэх тусам ингээл өөрчлөгдөөл ингэж шүү. Гэхдээ сонь шүү хүний ингээ амьдрал гэдэг айгүй олон эргэлтүүд, шилжилтүүд ихтэй тий. Тэгэл яаж ч эргэж болно. Тэгэхээр ирээдүг тааж мэдэхгүй тул одоогоор л амьдрах нь бас гоё юм аа да. Тийм тий. За одоо хоёулаа бага нас руу шилжье. За энэ бол хүний нөгөө яг одоо таны ингээд харж байгаа амьдралыг ингээд харж байгаа бүр үндсэн тий мод байдаг бол тэр модны үндсийг тавьсан эхлэл буюу энэ ихтэй хайр зураг байна. Энэ хоёр хазаар би энэ манай хак байгаа сте. Тийм. Энэ араа хөөх хак хараа чи нэг үдэж байна энэ халуун энэ чи шүү дээ. Энэ дээдлт нөө аюу юм бэ? Стикер шиг юм ямар нэг юмнаар гарч ийсэн юм уу? Үгүй энэ зүгээр л нөгөө эн чинь нөгөө скриншот тохоо. Альбомноос дарсан л зураг шүү дээ. Нөгөө юу ахгүй. Энэ яста хөөхөн зураг байна нэрээ. Энэ ер нь альбомноос хэр чи энэ яг угаалгацсан байгаа юм шүү дээ. Тий, одоо манай эмээ юу ээжээ авсан л зураг. Манай эмээ ээжээ тэр дандаа битэрийг ингэж хамт авдаг байхгүй. Тийм. Тийм дандаа ингээл тоглож байгаа юм нэг бол диван дээр хойлоо ингэж мэдсэн. Тэгэл нэг юм утгаач аяг адилхан хувцалдаг. Ээж одоо битэрийг аяг адилхан хувцалдаг. Тэгэл нөгөө талбай малбай явангууд дандаа ингээд хавцсан зураг мөрнө нэг хөөхөн зураг. Баг нас бол үнэхээр гоё өнгөрчөөсөн. Би бол баг насандаа аяг хайртай. Тий. Хагу битэр чи ерөөхдөө нөгөө тийм ах нартай бас ингээл хөдөө мөдөө хөдөө өсгөн чаашаа юм байна. Яг нь хот хөдөө хоорон. Гэтэ ер нь бол зуны амралт болонгууд дандаа хөдөө 3-4 сараар явцдаг. Тэгэл ах нартайгаа хонь одоо ямаа амал хариулаад өмөө имэдэ туслаад агш нартайгаа хамт тэгэл чинь гоо морь зуруунаал хондоо яваал. Яг нэг тийм гоё юм wild тийм нэг тийм гоё чөлөөтэй дураараа божигнсан аль нэг мах нартайгаа ингээл нэг зодолтой ойллаа тэгэл яг нэг тийм гоё дурсамж орж ирж байна. Хааш явдаг байсан хөдөө? Манай аавын нутагч нөгөө Эрдэнэ цант тахгүй. Төв аймгийн Эрдэнэ цант. Би яг энэ зам явж утсан шүү дээ. Гоё юм бэл. Тэгэл нөгөө аавын өвгийн нутаг болохоор тэгэл чи хааж гоё. Тийм ер нь бол нөгөө хаку битэр багасаа ер нь бол нэг тэгэж хүссэн юм байна. Явж ах トゥ нартайгаа ингээл одоо ч тэгээ одоо ерөөхдөө нөгөө байцлаа л та. Тэгээ ер нь бол багтаа бол айгу тийм байсан. Тэгээ тухайн үед ер нь ямар санагддаг гэсэн. Гоё. Яг ингэж явах нь айгу гоё. Гоё. Бошоо зам болоосаа тэгэл энэ халтайгаал яг хөдөөний бороо охмол болцсон. Тэр айгу гоё байхгүй. Аараал идгээд өөрчлөл агаагаа дагаал эмээ өвөө дээр явчихдаг гэсэн. Хөдөө эмээ өвөө дээрээ. Тий олуулаад тэгэж гоё бужигн жишээ өгөх байдаг гэсэн. Энэ үе нэг яг тийм юм бэ те. Тий. Зөв. Айгу юм их дураараа те. Гэтэ бас яаштай ингээл нөгөө ах нартай зарагдан те. Тийм юм зөндөө байгаа. Гэтэ айгу хаппи гоё өнгөрсөн. Энэ одоо хэдэн насны үе? Одоо эдтэй юм би. Би 5 6 юу? Халина нэг 3 мурвтай. Хаку битэр чи өстөө яг хоёулаа дандаа хамт явдаг гэсэн. Нэг тэрсгээ хоёр болохоор юм болгон дандаа хамт хөтөлцөөл явж яадаг. Хаку битэр ч. Манай халина, хаку гэрээс. Халина битэр. Манай аав одоо манай ээж аав гэрийнхэн эмээ өвөдөр маань битэрийг бол үнэхээр сайн уучлсан. Тэрэн дээр бол би үнэхээр баярлдаг. Тэ? Ерөөсөө тийм буруу муруу гарын арга хүмүүжиг байгаа байхгүй юу? Ингээл эмээ өвөдөө туслаад тусалж өссөн олон дундаа тэгэл гоё хөдөө ах эгч нартайгаа тий ингээл аюу гоё хаппи аз жаргалтай гоё өссөн байгаа байхгүй юу? Баг нас бол яг тийм өнгөрсөн юм шүү дээ. Тэгэнгүүт чинь хүүхд цаанаас ингээл зүв ингээл эмээ өвөөгийн гараар өссөн хүүхдүүд чинь муу юм гэж байхгүй штэ.
эмээ өвөө минь зөв хүмүүжүүлсэн байна. Тэгэл өсвөр насн дээрээ ирээл ерөөхдөө яг аав ээжтэй бид нөгөө бие даагаал. Өсвөр наснаас яг юм бэ те? Ер нь бол 10 жилээ төгсөөл би Америк яваал тэгэл ер нь одоо бие даацгаагаал явцгаасан байхгүй юу. Тэгэл манай аав ээж за одоо бие даа гээл тэгэл яасан. Тэгээ бид хоёр ч гэсэн өөрсдөө бас нөгөө бие даах нь чухал юм байна. Одоо асуудал болонгууд л одоо аав ээж рүү залгаал уйлж унжаа явах гэл өөрсдөө болох гол хичээгээл ингээл явцгаасан. Ер нь бол бага нас тэгвэл эмээ өвөө дээр ер нь голцоо байдаг гэсэн. Тийм битэр хичээл оронгууд аав ээж таагаад. Я манай аав ээж хоёр ч одоо битэр жоохон бахаа Солонгостой олон жил болсон байхгүй юу. Тийм тэгэхээр битэр ерөнхийдөө жоохон ерөнхийдөө бол эмээ өвөө дээрээ. Зөв. Тий би ч одоо сүйтэй цайнд их дуртай хөвчтэй шүү дээ. Гоё тий. Сүйтэй сайхан ингээл яагаал. Тийм эмээ өвөөгөө өгөх тахгүй. Одоо тэгвэл нэг юм яадаг штэ. За аав ээжнэр эмээ өвөнөр ингээд багах дандаа нэг юм за чи юм байгаараа тийм байгаараа гэдэг ийм сургаал айгүй хэлнэ. Сургамж айгүй их сургаж штэ бид нарыг. Тэгээ тэнгууд одоо бодох нэ ингээд тухайн үедээ заримдаа бид нар ингээд лүглэлт гэж хүлээж байгаа. Одоо бодох нэ яг нэр үнэлсэн байл шүү гэдэг нэг тийм тухайн үед хэлжсэн өгнүүдийн ч одоо санахгүй байна л да. Тэгтээ өнөөдрийн биегээ ингээ харангуй тэр чинь миний энэ чи явж байгаа эндээс л үүдэлтэй штэ. Тэ? Бага насны хүмүүжил амар чухал байгаа байхгүй юу? Тэгэл суурин зөвл тавигдсан байна. Суурин зөв тавигдсан. Тэгэл мэдээж эмээ өвөө минь одоо хилтгэлтэй байнга аль хөвгтдээ эвтэй нартай тоглоо шүү, тэ? Одоо ингээл хоорондоо эвтэй байна шүү. Элэгчин дүүгээгийн шүү, дүүн хичээгээгийн шүү гэл тэ? Тиймэрхүү юм бол зөндөө байна. Одоо ботход тэгэл аягүй их чухал юм идэг байсан байхгүй. Одоо манай би одоо яг саналаа. За. Би нэг цагаан талах яг итгэ байжсэн чинь эмээ хүү энэ цагаан талах хүүхд таргалуулна гэж би яг хэлжсэн юм байна. Тэгээд хар талах хүүхдэд үг гээд нэг юм орс юм хар талах гэдэг гэсэн шүү дээ. Тийм. Тийм хар талхыг эмээ өгчээсэн. Тэгэнгүүт одоо хоолн дээр минь санаа тавьж ирсэн биш манай эмээ. Цагаан талхын бай хар талх. Тэгээ нэг гурвалжин будаа мод аягүй хиддэг байсан. Одоо би тэр жоохон болоход шүү дээ. Тийм тэгэхээр ерөөхдөө багасаа л тэгээ манай эмээ аягүй тэгж яадаг байсан юм байна. Будаа гурвалжин будаанд би аягүй туртай байхгүй юу? Гурвалжин будааны шүлмэл тухайд аягүй иддэг те. Хар талхал аягүй идэдэг гэсэн санаад байт. Тэгэл би одоогоор бол одоо пүмпринэх гэл талханд аягүй туртай шүү. Тийм байх тий. За яг ч юм ингээ цаанаасаа нэр ингэсэн ингээ бид нар манай эмээ ихлийг минь тавьсан юм шүү. Тийм байна. Нэр одоо ингээ анзаарч харах нэ ингээ. Тий би одоо анзаарлаа шүү дөрөв. Тий. Сорин байна те. Анзаардгүй л болохоос ингээд гоё шүү. Яг үнэ ингээд нэг юм одоо нэр ингэсэн ингээ хараад харч айгу гоё яваад байгаа байхгүй. Түрүү ингээ хоёлаа ярьж ялээ ингээд харцнаар хүний амьдралыг яг тухайн үеийн мэдрэмжийг нэгдүгээр илэрхийлж байна. Тэгээ дээрэс нь хүний харц гэдэг бол бас айгу олон юм илэрхийлж ам дээр ингээ инээж иж болгоцсон дээр харц гэж бодлоо ярьчихдаг гэдэг шиг те. Та бас тэг өөрөө л яг хэлжлээ. Да нэр ингээд за та ингээд 3 үеийн ингээд зургнуудаа ингээд нэг хараад за энэ бол ингээ одоо үе, за өсвөр үе, тэгээ бага үе гэ ингээ харахаар ер нь яг энэ 3 үе ярих танд яг ямар санагдчих. Гоё нөө. Яг л туулах хэвээр юм а тулаал хулан одоо миний хувь тавилан миний өнөөдрийн одоо энэ өнөөдрийн гинэ одоо яг энэ амьдралд амьдарч туулж байгаа хувь тавилан байна л. Тийм би одоо алдаа хийсэн гэж би ерөөсөө яахгүй. Яад бол би алдаа болгоноосоо суралцсан. Алдаа болгоныгоо би үн цэнтэй юм руу хувиргаж өөрийгөө дандаа өнгөлөөд ингээд татаж гаргаж аваа сайжруулж авсан байгаа байхгүй юу. Тийм болохоор зэрэг би одоо энэ дээрээ ингэж алдчих билээ тэгдэг байж гэж харамсан юм бол нэг ч байхгүй. Нэг ч байхгүй. Яад бол би тэнцэнээсээ дандаа ямар нэг юм олж авч суралцсан байна. Боссон байна. Тийм болохоор зэрэг надад харамсах юм байхгүй. Харамсах юмнуудыг бол би тухайн үедээ харамсчих үедээ хулан минь гэж хэлж дандаа буцаж яг оройтхоос өмнө барьж авч тэмцээн оролдоон байвал дандаа оролцож хийж явдаг гэсэн. Одоо ингээ нэг тэмцээнд байлаа гэхэд тийм мисс те тийм тэмцээнд аяг ордог байлаа шүү дээ чинь өнгөрөөч үедээ чи дараа нь харамсах үедээ хулаан те чи хөксөрсөн хойноо ингээ тэгдэг байжээ гэж харамсахгүй тулд л одоо л хиймээр байгаа юм а зүгээр шууд барьж авч хийдэг юм шүү гэл. Тэгэл шууд зөрөгтэй шийдвэр гаргаал хиймээр байгаа юм а хийгээл тэгэл алдуулт хэрэглэсэн. Гол нь штэ чи оролцсон бохгүй оролцсон. Тэр чинь л чухал. Чи оролдлого хийгээгүй зүгээр өнгөрөөгөөг байхгүй юу? Тэр чинь л алдаа. Тэрийг бол дараа нь харамсахгүйгээр л хийж үзээд алдвал тэр чинь тэгтээ алдаа бол биш байхгүй чи үтсэн. Оролдолж үтсэн. Тэнцэнээсээ суралцаад явж байгаа. Гой дүгэлт шүү дээ. Алдаа хийж болно. Алдах хэрэг вэ? Алдаж болно гэж хоёул нь ярьжсэн шүү дээ.
Тэгтээ бас одоо штэ байн галдаад байна гэж юу байх вштэй тий. Одоо 20-д моридтэй болж мэдгүйгээсээ олж бас алдаж болно шүү дээ. Гоё боломж байвал зүгээр аваал тэгэл алдаа байл хэл орхиол тэгэл дараагийнх нь авч авал ингээ хөдөлгөөнд өөрөөгөө сорил хөгжөө яваад тах юм шиг байгаа. Одоо болохоор зэрэг би гэр бүл зохиоцсон одоо ингээ 30 мөч гарчлаа штэ. Тэгээ би 40 хүрчээл одоо яста алдан нэг ингээ явж болохгүй байхгүй юу тийм үстэй. Тэгэхээр одоо яг залуу байгаа дээрээ ч юм уу за би залуу хэвээрээ байгаа л та. Тэгээ одоо яг эд нөгөө 20-д морид одоо яг ингээд нэг юм өсвөр нас яг эд нэг хийж бүтээдэг суралцдаг бүгдээрээ хаширлаад чи яахав дээ тийм бистэй. Тий. Тэгэхгүй одоо би сүүлд нь одоо ингээл 30 40 гарсныхаа дараа 20-д тэгдэг байж гэл гинт амар алтаа гээл тэгээ яваа бас хэцүү шттэ. Тэгээ одоо бол надад нэг алдаадах хэрэг байхгүй гэж би хардаг. Тий штэ. Тэгэл маш олон зүйлсүүдийг ингээл туршлагаараа ингээ хоримтлуулж араа юу зөв буруу вэ гэдэг ядчил нэг юм ялгах мэдтэй болж байгаа байлгүй тий бидний юм туршлага юм да тий. Тий. Тийм л юм шиг байна. Миний амьдрал болсон. За надад бол өстой сайхан хамттай хоол хийж идлээ хоёлаа. Хугацаа дуусч гинөө. Хугацаа ер нь бол харин би ингэ хэлж байгаа хгүй ингээд ямар таныг харин тий таныг ингээ мэдэх цаг болвол ингээд энэ цаг болвол ингээд үнэхээр хүрэхгүй байгаа хгүй. Хүнийг мэдээ гэвэл талаас нь мэдсэн ч гэсэндээ ядчил өнөөдөр ингээд хүнийг ингээ харахад юмстэй. Хүн төсөөлшгүй амьдрал замналыг ингээ туулт юм байна. Мэдж байгаа хгүй тий. Тэгээд тэгэнгүүт чинь ядчил нэг юмыг ингээд аль зах цухаас нь ингээд хоёр зоос болон хоёр талтай гэдэг шиг аль талаас нь харж чадах юм бол бид нар хин нэгэнтэй ингээд харилцахтаа айгүй гоё битэрмжтэй ядаж ханддаг бол л да тиймс тий. Тэгэл хүн болгон өөрсдийнхөө зовлон үр явж байгаа шүү дээ. Харин бол одоо ингээд сошиалор гоё инээгээл хаппи байгаа хүн цаанаа юу ч тулан явж байгаа юм бэлээ бид нар мэдэхгүй байхгүй юу? Хүн харуулах хүсэн юм аа л харуулж байгаа. Хүн хаппи байгаагаа бусдтай хуваалцах дуртай байдаг хэрнээ яг тэр нэг зовж байгаа хэцүү юм аа хуваалцах дургүй байдаг байхгүй. Яг дотроо тэгэл явдаг. Тэгэхээр хүн болгоны зовлон өөрийнх нь хэмжээнд хэцүү ингээл янз бүр байгаа учраас хүн болгоны орон зай хүндлэх хэрэгтэй. Зовж туулж байгаа юм ин одоо ойлгохгүй маа гэхэд химлээд явах хэрэгтэй тийм биз дээ. Бүгд өөрсдийнхөө анд уртах юм аа ингээл мэдээд явж байгаа зовлонгоо өөрөө явж байгаа. Тэ? Тэгэхээр зэрэг одоо чи сайн ч юм хийсэн, муу ч юм хийсэн хүмүүс чамааг янз бүрээр л ярина. Тэгтээ тэглээгээд чи муу зүйл хийгээд яв гэж байгаа юм биш. Үргэлж зөв зүйлд уриал, үргэлж зөв зүйлэл хийх хэрэгтэй л гэж би бол боддог. Тэ? Тэгэл одоо юу ч хийсэн ямар хамаатай ингээл муу мухай гэж болохгүй. Угаасаа хангалттай муу мухай гадуур байна. Тийм болохоор ядахнаа бийч болтгой, чийж болтгой те. Зөв зүйлд ядахнаа уриалаа зөв юм хийгээ явж байвал нөгөө зөв явбал зөөлөн зам болоо гэж. Зөв явбал зөөлөн зам болно шүү дээ. Ядаж чиний амьдрал зөөлөн байна шүү дээ, тийм ээ. Тэгээ тэрнээс ч хүмүүс суралцсан шүү дээ. Тэгэхээр зөвл байх хэрэгтэй л гэж би бодож байна. Одоо миний хоёр дахь чанжин шугам. Яаж шажаасан тэгэл ер нь зөвл байвал та. Болоо. Тийм шүү. Заста маш их үнцэнтэй айгүй их зүйлсүүд сурж ойлгож авсан нөгөө яг өөрөө яг тэ мэрэгжлийн төвшөнд ингээ харж зүтгэж байгаа юмнууд нь ч гэсэндээ ингээд илүү сайн ингээд тэ мэдэрч авч байгаа байхгүй бидний амьдралд ингээ хэрэгтэй зүйлсүүдийг өөрийнхөө амьдралд ингээ хэрэгжүүлээд явж байгаа тань маш их баярлаа гэж би хэлмээр байна. Яг тэгэхээр өнөөдөр би бол тань шиг энэ чиглэлээр бол яваагүй байгаа байхгүй. Тэгэхээр та явж идэх чинь надад хэрэгтэй байдаг. Тэгэхээр нөгөө хүн болгон хийж байгаа зүйлс болгоно нь хин нэгэн данаа хэрэгтэй мэрэгчлүүд эзэмшээ явдгийн байна да гэж одоо бодох нь ингээ харж ийн. Тэгээд яг энэний төлөө бусдын төлөө гэх сэтгэлээр харин одоо явж зүтгэж өөрийнхоороо үлгэрлэж байгаа тарин харахад айгүй бахархаж байна. Тэгээд өөрийнхөө энэ түүхэн харин айгүй за хуваалцахад айгүй хэцүүч зүйлсүүдийг хуваалцсанд айгүй гой санагдлаа нэг юм. Баярлалаа л гэж одоо хэлмээр байна. За баярлалаа. Намайг бас амар л хөөргөөд байна да. Гэхдээ хөөргөөд байна да. Тэгэхээр би ингээд санаа зовоод байдаггүй ёо амар мэрэгчлээ ингээл нэрээ тийм бишээвэл яах юм бэ те. Тэгээд сурцаал явж байгаа юм чинь. Тэгэл мэрэгжлийн мөн ч байна уу биш ч байна уу энэ зүйлийн төлөө зүрх сэтгэлээ зориулаа явж гин гэдэг чинь хин аах. За баярлалаа. Баярлалаа. Айгуу гоё ярилцлаа. Би амар гоё чөлөөтэй айгуу гоё байлаа. Ашгүй. Энэ ч л одоо миний зориг шүү дээ. Айгуу гоё байлаа. Ашгүй дээ маш баярлалаа. За одоо талархлын бяцхан бэлэг байна. Вау. За подкастыг маань цойлогс хамт олон маань явуулдаг. За энэ бол бид хэдийн сүлд гаргасан tote bag мерч маань байгаа юм аа. Энэ өнгө нь айгуу гоё болоо гарцгаслаа. Learn and create. Би
Тэдэд өрөө. Хуалц суралц бүтээ гэдэг юм өрөөтэй. За тэгээ одоо нөгөө альва зүйлд нухацтай хандаа гэдэг одоо төрөнөөс хойш хоёлаа ярьлаа. За энэ бол бидний одоо айгүй юм чухалд одоо гаргаад байгаа нэг юм ном байгаа юм аа. Энэ бол хамтран ажилласан юм ном байгаа юм. Ямар гоё. Тэгээд одоо таны альва үйл хэрэг, альва бодол санаанд нь хэрэг болох үс юм арга барилаа сурахад төхөм юм болов гэж бодож байна энэ ном. За баярлаа. За Ном бол ертөнцийг харах төлөө гэж. харин тий. За хоёр дахь нэг бэлэг байна. За энэ болохоор нөгөө ашигтай бактери. Та энийг мэдгүй юу? Оптибакс тий харж байсан. Харин тий. За энэ бол нөгөө яг юу яд юм бэлээ? Ашигтай бактери угаас та яг энэ чиглэлээр ч ингэ байж байгаа хүн учраас илүү сайн мэдэх байхаа. Тэгээд энэ болохоор нөгөө Английн хатааны нэрэмжит юм юу юм бэлээ? Ашигтай бактери гэдэг тийм байлээ. Тэгээд илүү судлах юм бол та яг угаасаа яг судлаад харах юм бол нэлээд дэлгэрэнгүй мэдээлэлээс авах байх. Өндөө. Харин тий. Тэгээд энэ болохоор айгүй олон төрөлтэй. Тэгээд экстра. Одоо энийг харах юм бол энэ эмэгтэйчүүд тэгээд экстра everyday гэдэг зөндөө байт юм бэл. Экстра нь болохоор бас илүү. Тэгэж за энийг ингээд За баярлаа. Гоё. та нэг сайхан Баярлаа. өглөө цайныхаа араас юм бэлээ. Өглөө цайны хаараас. Тийм. Окей. За энэ ингээд угаалгасан зургнуудынхаа хамт бэлгэлж байна. Оо би 6 өөр авах юм уу? 6 өөр ам. Оо ямар. Тэгээ 2%. Nice. За баярлаа. Одоо сүүлийн үе бид чинь нөгөө ингэ зураг угаалгаа байчаад байгаа шүү. Тийм шүү дээ. Нөгөө дээр үе ээж аав нарын л альбом байгаа байхгүй. Одоо бүх юм дандаа нөгөө утсан дээр. Одоо энийгээ Ингэж харахаар гоё байгаа. Гоё нэрээ. Харин тийм. Тэгээ юм бариад ингэн. Тэгээд гоё альбомдоо нэмэхгүй. Тэгээ. Гоё. За маш их баярлалаа. За баярлаа. Яа баярлаа. Гараа. Тэрхүү. За тэрий. За, За ястаа гоё. Яриа болсон шүү. Өстой гоё юм нэр. Цаг айгүй хурдан явчлаа. Хэлээ те? Мэдэх зүйл зөндөө байлаа нэр. Зориг дутагдах мөчүүд хин нэгний түүхэл чамайг түшдэг. Subscribe хийгээд лавг гараг бүр хамтдаа шин түүх сонсцгоё.